За өнөөдөр бүгдээрээ бүр үнэхээр гоё зүйлүүдийн талаар ярилцсан. Миний YouTube дээрээ 300 мянган subscribersтай болоод хийж байгаа яг анхны бичлэг минь юм байна. Тэг би уг нь 300k special гэж бичлэг хийгэж бодож исэн. Гэхдээ яг хуу жоохон байжгаад хийж магадгүй. Гэхдээ өнөөдрийн сэдв угаасаа 300 мянга special гэдэг тухай сэдв биш болохоор тэг шууд гол сэдв рүү оръё. Ойрд бичлэг хийгээгүй юм байна. Жоохон төсөөрчж камер асаагаад за одоо ярий гэдгсэн чинь. За өнөөдрийнхөө бичлэгээр би өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлэхдээ яг ямар зүйл хийдэг, өөртөө ихтэй байхын тулд яг ямар зүйл хийдгээ хуваалцах гэж байна. Гэхдээ энэ нь одоо ямар нэг юм дотоод сэтгэлийн яг өөрийгөө одоо дотроосоо өөрчлөх тийм зүйлүүд биш, яг юм хийж болох зүйлүүд байгаа. Одоо яг ингээл энэ хажууд байгаа тосыг ингээ барь гэдэг ч юм уу яг юм үйлдэл болсон нүдэнд харагдах тийм зөвлөмжүүд байгаа шүү. Тэгээд энэ бичлэг маань болохоор хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь болохоор glow up гэдэг талаасаа ярина. Хоёр дахь нь болохоор өөрийгөө хайрлаж эрхлүүлэх үйлдэлүүдийг ярина. Аргуудыг хуваалцна гэсэн үг. За эхэлцгээе. За хамгийн эхлээд гоё дээрээс эхлэе явчихъя. За үсэн дээр үс сайхан бол зүс сайхан гэдэг монгол үг байдаг. Дээрээс нь Hot Mic Diaries дээр уран албаагчийн орсон дугаар дээр эмэгтэй хүний говь үзэсгэлэн үсээр одоо илэрхийлэгддэг, тодорхойлогддог гэж ярьсан. Тэгээ ер нь бол гаднах гоо үзэмж бол үснээс бас шалтгаалнаа. Эрэгтэй, эмэгтэйгүү. За үс засалт руу орохоос өмнө одоо хиймтэй байх юм уу, шулуун байх юм уу, чолктой байх юм уу, үгүй мүү гэдгээс илүү хамгийн түрүүнд үсээ эрүүл байлгах нь чухал байна. Тэгээ би энэ дэр ямар нэгэн бүтээгдэхүүн сурталчлахгүй шүү. Үсээ яг хаанаас яаж арчилахаа мэдэхгүй байгаа хүмүүс байвал миний зүгээс өгөх хамгийн ихний зөвлөгөө болохоор хуухаа гуйжуулж агаарай гэж хэлмээр байна. За хуухаа гуйжуулахгүй байгаа тохиолдолд 1000 лаг серум түрхээд 1000 үнэтэй одоо хуухны тижэл маск түрхээд ер нь бол үйлчлэгээ нь бараг 70% нь байхгүй байна. Яг гэхээр хуухаа гуйжуулахгүй одоо энэ хуухан дээр асар их юм одоо гууч зайраас өгцөн эснүүд байгаа. Тэдэр нь одоо үсний хуух булцуу руу ороод ингээд булцууг нь бөглөөд байгаа болохоор тэр хэрэглээд байгаа бүтээгдэхүүнүүд чинь яг булцуу руу чинь орж үйлчлэж чадахгүй. Сар даныг удаа биш юм а гэхэд улиралдаа нэг удаа яг улирал солигдож байгаа үед тэгээ Монгол ялангуяа айгүй хуурай, намар, хавар айгүй юм шороотой байдаг штэ. Тэгээ тэр шорооч ингээ өсрүүчийн орн хуухчин бохирдно. За дээрэс нь 100 айгүй их хөлрөн. Тэгээ нөгөө хөлөрсөн чинь нөгөө шороо маратайгаа холилдно гэдэг төсөөлөдүүд. Хоёрдугаарт өвүүлч гэсэн дандаа малгай өмснө хөлрөн. Толгоогоо ер нь хүн хизээж гараараа одоо ингээ 100% гүйц дугааж чаддгүй гинэ. Тийм болохоор хуухаа заавал гуйжуулаарай. Гэрээ аргаарч байж болно. Салон дээр очиод гуйжуулчих болно. За үсний засалт дээр болохоор одоо бид нар айгүй их хувийн өнгө гэж ярьдаг болцсон шүү дээ тий. Тэрнтэй адилхан яг одоо айгүй их одоо юм яригдж байгаа сэдв тэр нь болохоор нүүрний хэлбэр. Нүүрний хэлбрээс шалтгаалаад бидний үсний засалт, ямар шил зүүх, ямар мейкап зүүх, ямар эмэг зүүх гэдэг одоо бүх юм бас тодорхойлогддог. Хин нэгэн охинд чолк айгүй хөрх харагдлаа гэд, хин нэгэн охинд буржгал хэм үнэхээр гой зөгчлөө гэд тэр нь чамд танд цохино гэсэн үг ердөөсөө биш. Тэр хүний нүүрний хэлбэрт гой зохиод байгаа болохоос биш. Царайлаг байна уу, царамуутай байна уу гэдэг дээр бас ер нь бол нэг яг юм чухал point нь биш. Би болохоор энэ дээр за хэрвээ чи ийм нүүрний хэлбэрт бол ийм засалт одоо сонирхож үзээрэй гэж хэлэхгүй та яг тэмдэглэж аваарай. За би одоо нүрийнхаа хэлбэрийг олж авъя гэд. Тэгээ TikTok дээр ч гэсэн нүрийнхаа хэлбэрийг тодорхойлж болдог юм фильтрүүд байдаг. Тэндээс ч юм уу эсвэл зүгээр Google-ээс те нүрийн хэлбэрүүд гэж одоо хайгаад face shape гэж хайгаад тэгээ нүрийн олон хэлбэрүүд гараад ирнэ. Тэгээ толинд харж агаад би энэ diamond хэлбэртэй юм байна, зүрхэн хэлбэртэй юм байна, 100 хэлбэртэй юм байна гэж тодорхойлоод тэгээ үснийхаа засалт тайралт хэлбэр дээр нүрийнхаа хэлбэрээр одоо баримжаа аваад тэр засалтаа олоорой гэж хэлмээр байна. За үсний өнгө бас айгүй чухал байдаг. Нэг хэсэг Монголд им шоколадан бор гэдэг өнгө ингээл айгүй тренд болоод ирсэн шүү дээ. Хүн болгонд зөгтөг гэж мэгэл те. Ер нь бол яг хүн болгонд зөгтөг өнгө гэж ер нь бол байдгүй юм шиг байлээ. Одоо жишээ нь хар өнгө хүн болгонд зөгтөг гэж ярьдэн шүү дээ. Ясман дээр үгүй байхгүй юу? Зарим хүмүүс хар өнгө өмсгөр ингээл айгүй ингээл гундаацсан тэр хар өнгө нь өнгө алдсан юм шиг эсвэл халтаагаад байгаа юм шиг тэгж харагддсан шүү дээ. Тэр нь ч гэсэн яг үнэндээ чи царамуутай байна уу, чи гоё биетэй байна уу, үгүй байна уу гэдгээс бас огт хамаагүй бас яг хувийн өнгө гэдгээс болчихж байгаа. Хувийн өнгөө тодорхойлох аргууд бол одоо зөндөө байгаа. Монголд болохоор бүр биеэрээ очиж ингэ тодорхойлдог газар гарцсан байлээ. Гэтэ би тэр газрыг бол мэдэхгүй байна. Тийм болохоор меншн хийж чадахгүй байна. Бас одоо Instagram-аар те одоо зургаад орж явуулаад тэгж тодорхойлдог газар байгаа. Гэхдээ зарим хүмүүс дээр болохоор тэр нь жоохон буруу тодорхойлогдоод байна гэсэн юм бас харагдсан. Гэхдээ над дээр болохоор яг зөв тодорхойлсон. Ягаад тэгэхээр тэр тодорхойлсныхан дагуу хувцлаад үсээ будсан чинь миний царай бүр ингэ гэрэлтэл ирсэн.
Тэгээ зарим хүмүүс нь эсвэл зураг яг нөгөө стандартын дагуу явуулахгүй нарны эсвэл айгүй хурц гэрэлд явуулсан ч юм уу те эсвэл тасалгааны гэрэлд явуулсан ч юм уу эсвэл жоохон эффект өгсөн зураг явуулсан ч юм уу те одоо өнгө мөнгөний застан зураг явуулсан ч юм уу тэрнээс болоод хувийн өнгө жоохон буруу гараад ирдэг гэж магадгүй. Тэгэд бас одоо юм судасныхаа өнгөөр хувийн өнгө тодорхойлдог гэлдэгдэн штэ. Тэгээ одоо миний одоо энэ яг одоо энэ судсаар тодорхойлд юм уу эсвэл одоо бусад одоо энэ миний хэсэг дээр байгаа судсаар тодорхойлогд юм уу мэдэхгүй байна. Энэ судсыг харуул миний хол юм чирнэл ягаан хөхөнгөтэй байгаа байхгүй тэгэхээр хүүтэн. Гэхдээ энэ судсуудаа харахаар ногоон. Тэгэхээр би бас яг судсан дээр бол бас мэдэхгүй байна. Тийм болохоор таад хувийн өнгө дээр өөртөө бас судлаад хувийн өнгөө тодорхойлуулаарай. Хувийн өнгөө мэдсэн байхад тохирсон нүдний өнгө одоо нүдний тэнний өнгө сүүдэрний өнгө, плашны өнгө, уруулны будагны өнгө, хөмсгөний өнгө гэд тэрэн дээр хүртэл ингээ айгүй өөрчлөлт гараад ирнэ. Тохирох засалтай болчлоо, тайралтай болчлоо. Тэгээд үснийхээ өнгийг бас хэдүүлээ болчлоо. Тэгээд эрүүл байрлах аргуудыг бас олчлоо. Өнөөр үсээ эрүүл байлгах гэснээс үс уналт ганцхан одоо юу гэдэг стресс эсвэл ямар нэгэн эрдэс бодис тийм юм дутагдсанаас болж одоо үс уналт явагддаг гэдэг нь бас үнэн ч гэсэн бас яг 100% ганцхан тэрнээс болсон гэсэн үг биш юм бэлээ. 1000 витамин угаад өсний ургалтанд нөлөөлөхгүй байгаа, халзралтанд нөлөөлөхгүй байгаа тийм одоо тохиолдол байт юм бэлээ штэ. Тийм болохоор бас яг ингээл за витамин угаал миний үс гоё ургадаг болох юм гэж бодож болохгүй мөлий. Надад болохоор айгүй их нөлөөлсөн зүйл нь юу вэ гэхлээр би Хөх хотын онгоцны буудлын дээрээс нэг юм гуаша мод авсан байхгүй юу. Тэрүүгээр би толгойд айгүй их массаж хийсэн. Тэгсэн чинь нэгдүгээр за толгой өвдөх нь багасж байгаа. Нүүрний хавгналтад айгүй санаар нөлөөлж байгаа. Одоо хавгнах нь багасна гэсэн үг. Тэгээд миний үсний булцуу одоо өмнө нь үсээ эмчлүүлээгүй, ямар нэгэн массажинд орохгүй, одоо хуугаа гуйжуулахгүй ч юм уу те. Тэгэж айгүй удаан явж явах үед миний хуухны болцоо бүр нэлээд сулайсан байхгүй үсний уналт бол бүр аимшигтай байсан. Тэгээд саяхан ч гэсэн би үсээ гуйжуулаагүй бараг 2 3 сар болцсон үсэндээ тэгээд одоо мэрэгжлийн арчилгаа хийгээгүй айгүй удцсан байсан ч гэсэн би тэр массажаар айгүй их массажлаадсан. Тэгээд саяхан салон дээр очиод нөгөө эмчилгээгээ хийх гэжсэн чинь одоо хуухны бохирдол гэсэн үг шүү дээ. Тэр одоо гуйжсан үхтсэн эснүүд нь айгүй их байсан ч гэсэн надаас шинэ ус айгүй их гарч ирж исэн. Тэгээд миний хуухны болцоо бас хитрхи тэгж сулраагүй байсан. Тэрийгээ болохоор би гуаша массажнаас болсон гэж бодож байгаа. Тэгээд би одоо үсэндээ одоо наяксины нөгөө ургуулах серумыг орой болгонд түрхэж байгаа. Түрхчээд би урд нь гараараа массажлдаг байсан бол яг тэр массажны самаар бүр ингэж айгүй сайн массажлдаг болсон. Тэгээд дээрэс нь хүзүүнийхээ артал одоо яг энэ хуян хэсгээ гараараа айгүй их массажлдаг. Тэгчээд ингээ хүзүүг айгүй сайн хөдлөгдөг. Хүзүүнийхээ булчингуудыг сулж өгдөг. Тэгсний ачаар миний үс уналт айгүй дажгүй байгаа гэж бодож байгаа. Бас яг 100% хэрэгэлсэн бүтээгдэхүүндээ биш. Тийм болохоор толгоондоо ямар нэгэн массажны одоо сам ч юм уу, массажны гуаша ч юм уу, за бүр болохгүй маа гэж ядаж гараараа унтахаа өмнө нэг 5-10 минут массажлж агаарэ гэж зөвлөж байна. За үсэн дээр бол юм байна. За мейкапн дээр болохоор бас яг адилхан нүрийнхаа хэлбэрээс шалтгаалаад мейкапа яг зөв хийж сураараа гэж хэлмээр байна. Тэгээд би болохоор нэг юм орос эмэгтэйгээс мейкап зөвлөгөө авлаа гэж бичлэг хийжсэн. Энэ бичлэгийг ер нь үзчихэд зүгээр ах гэж бодож байна. Энэ дээр ярьсан зүйлээ бас ингээд давтаж яриад авах шаардлагагүй. Тэрэн дээр юу ярьсан бэ гэхлээр хэрвээ чиний шанаачин өндөр бол чи сүдрээ яаж тавих вэ? Хэрвээ чиний нүд хөмсгөний чин зай хол бол одоо яаж бодох вэ? Минг бас нүүрэн дээрээ зурх нь хүний царай төрхийг аягүй өөрчилдөг. Хөмсгөний хэлбэр, үсний хуваалт тэр тухай ярьсан байгаа. Тийм болохоор тохирсон мейкап болоорой. Зарим хүнд одоо аягүй тод мейкап зогтдог бол заримд нь зогтохгүй штэ. Заримд нь ингээл үнэхээр натурал мейкап зогтдог байхад заримд нь ердөөсөө тэр нь зогтохгүй ч юм уу. Арьс арчилгаан дээр бүр яг заавал захиж эхлэх юм нь болохоор бүр ямар ч тохиолдолд арьс арчилгаагаа хийхгүй унтаж болохгүй. Юу гэдэг нь шүнжэнгөө ажиллаад шүн гэртээ 2 3 гэж орж ирэх ч юм уу эсвэл гэрээс ажилдаг бол тэг гэртээ 3 4 хүртэл ажилласан. Тийм байсан ч гэсэн босоод нүрээ угаах хэрэгтэй. Заавал арьсандаа ингээд одоо скин кэр бүтээгдэхүүн түрхэж чаддгүй маа гэхэд нүур цэвэрлэгээг бол бүр заавал хийгэрэй гэж хэлмээр байна. Миний зүгээс нотен салфетик буюу одоо мейкап байрлагаар нотен салфетик гэдэг нь шүү дээ. Тэм салфетикаар хязгаарч бити мейкап байрлагаараа гэж би ингээд чин сэтгэлээс зөвлөмөр өгдөг. Яагаад гэхлээр тэр нотен салфетик хичнээн сайн арилгадаг байх нь хамаагүй яг арилгах үйл явц айгүй ширүүн болдог байхгүй юу? Бид нүрээ амар их ингэж үрнэ. Бүр ингээ үнэхээр ингээ чанга үрнэ. Сормосны бодог, нүдний бодог арилгахын тулд ингээл зохио нааша цаашаа ингээ хөдөлгөн тэр тоолонд арьсан дээр үрэлж явагдаж байгаа. Арьс үрчийн. Тэгээ ер нь ихэнх мейкап салфетикууд яадаг вэ гэхлээр бодгийг ингэж арчиж арилгах гэхээс илүү бодгийг нүх сүв рүү илүү оруулж ингээ бөглөөд идэг. Тийм болохоор нэг арчаад хоёр дахь арчаад тэгээ дараа нь ингээд нүрээ усаар угаагаад арчуураараа арчсан ч гэсэн арчуурн дээр бодог үлдсэн байдаг. Тэр нь нүх сүвнүүд рүү чин бодгийг чи ингээд чихээд байгаа гэсэн үг байхгүй юу?
Арьсаа наашаа цаашаа зулгааж гимтээж гин. Дээрээс нь нүхжилт үүсгэх буюу тэр арьс руугаа чихнэ гэдэг зүйлийг хийж байгаа. За, хоёрдугаарт би мицелляр усаар будаг арилгахыг бас дэмждэг хүн биш. Мицелляр усаар яг будгаа арилгаж болох ч гэсэн яг энэ үрэлтийн явц. Би ер нь ингэж үрж будгаа арилгана гэдэг дээр бол өстой нөө. Гэхдээ одоо юу гэдэг өглөөс ирээд нөгөө будаггүй байгаа штэ. Тийм үед мицелляр усаар арчиж болно гэж боддог. Яагаад тэгэхээр тэнд чи яг нөгөө будаг арилгах яг юм зүлгэлт явагдахгүй байгаа учраас. Гэтэ мицелляр усаар арчсан л бол ардаас нь заавал усаар зайлж явах хэрэгтэй. Мицелляр усыг нүүрэн дээр үлдээж болдоггүй. Тэгэд ер нь л тосон цэвэрлэгчийг бол заавал хэрэглээрэй. Тосон цэвэрлэгч дээр хүмүүс ингэдэм билээ штт. Тос гэхээр яг юм одоо 9-ийн тос шиг бодоод идэм билээ. Тэг бүр яг юм зунгаарлцсан юм болон заавал халуун усаар арилгана гэдэг ч юм уу. Үгүй. Скин керний одоо тосон цэвэрлэгч гэдэг зүйл чинь одоо ингээд нүүрэн дээр хичнээн тослог мэдрэгдэх ч гэсэн усаар угаавал шууд юм цагаан болоод арилждаг. Ердөөсөө ингээд зунгааралдаал яг юм одоо нэг юм тостой аяг угаахаар тухгүй дээ штэ, тийм юм ердөөсөө болдоггүй. Хуурай арьстай л хүн тосон цэвэрлэгчээр нүрээ цэвэрлэх ёстой гэсэн үг биш. Хуурай арьсан зориулсан, батгатай арьсан зориулсан, эмзэг арьсан зориулсан, тослог арьсан зориулсан гэд маш олон төрөл байдаг. За тэгээд нүрээ боддггүй зүгээр нарны тос түрхээд явдаг одоо тийм хүмүүс байдаг штэ, эрэгтэй эмэгтэй гэлтгүү нарны тосыг ч гэсэн давхар цэвэрлэгээр арилгаж явах ёстой. Хичнээн мейкап биш ч гэсэн нарны тос дутуу цэвэрлэгдсэн үедээ арьсан дээр нүхжилт үүсгдэг гэж байгаа. Тийм болохоор нарны тос түрхсэн л тосон цэвэрлэгчээрээ цэвэрлээд хөөсөн цэвэрлэгчээрээ гээлэн цэвэрлэгчээр ингээд давхар цэвэрлэж явах ёстой. За давхар цэвэрлэгээг болохоор Coco Bat Boyan гэдээ бас нэг юм скин кэр гүрүү байдаг хгүй юу Instagram дээр. Тэр ихч болохоор айгуу гоё бас тайлбарлагдсан байсан. Шалаа угаахтаа бид нар яадаг вүлээ? Эхлээд хогийн шүртчээ дараа нь шалыг угаанаа. Ганцхан хогоо шүртчих юм бол шалчин одоо энэ тэндээ ингээд толботой үлдээд байна. Яг тэрнтэй адилхан. Бид нар яг ганцхан тосон цэвэрлэгчээр цэвэрлээд үлдээчих юм бол яг юм толботой шал шиг яг тэгээд юм дутуу үлднэ гэж байгаа. За тосон цэвэрлэгчийг буюу одоо хог шүртхийг алгасаад зүгээр шууд савнгаар угаачих юм бол юу болох вэ? Хогтой шалыг угааж ингээд одоо тэр булан тохоод баахан үс тоосон цор ингээд зүгээр чихэгдэж үлдээд зүгээр загалцсан юм болно штэ. Тэм болохоор тосон цэвэрлэгч араас нь хөөсөн гээлэн цэвэрлэгчийг одоо яг нөгөө өөрийг харсан тохирсон гэсэн үг шүү дээ. Тэгэж заавал хосоор нь хэрглэж байгаарай. За тэгээд яг ямархуу бүтээгдэхүүн ямархуу найрлага хэрэглэх вэ гэж бодож байгаа хүмүүс, эргэлдэж байгаа хүмүүс байвал ер нь скин кэр гэдэг чинь бүр маш том юм өргөн зүйл. Айгүй олон найрлагаа байгаа. Тэгээд тэр найрлагуудыг чи хооронд нь бас сольж хэрглэж болохгүй гэсэн найрлагууд байгаа. Одоо юу гэдэг нь ретинол болон одоо гуйжуулагчийг хамт хэрглэж юм бол арьс чи эмзэгшин. Витамин С-г өдөр болгон түрхээд ахын бол арьс хуурашна. Гих мэтчлэн иймэрхүү одоо зүй тогтлоод айгүй зөндөө байдаг байхгүй юу? Тэр болгоныг мэдээд судлана гэхэд ер нь бол бас нэлээд хөрх юм хугацаа шаардагдана. Тэгэхгүй тулд айгүй хурдан дүт замыг сонгоё гэж бодож байвал мэрэгжлийн одоо юм арьс уншилдаг аппараттай газрууд байдаг штэ. Тэр газар руу очиод арьсаа уншлуулад тэгээд тэр зөвлөгчөөс нь хэрэгтэй бүтээгдэхүүнээ аваад яг тэр бүтээгдэхүүнүүдийг нь яг зааврынхан дагуу хэрэглээрэй. Өөрөө дур мэдэж биш. За дараагийн glow up хийж болох зүйл одоо яг гаднах үзмжээсээ гэсэн үг штэ. За үс ярьчлаа, мейкап ярьчлаа. Одоо хувцлалт ярина. За хувцлалтын дээр өөрийнхөө стилийг олох одоо бас маш олон зүйл байгаа штэ. За тэрэн дээр яг миний зөвлөх зүйл гэх юм бол би нэг орос эмэгтэйг зөвлөгөө авсан гэсэн штэ. Тэр эмэгтэй бас юм биеийн хэлбэр тааруулж хувцлалт гаргаж өгдөм бэлээ, тийм үйлчлэгээ байдаг. Тэгээ тэрийг нь бол би авч үзээгүй байгаа. Гэтэ авч үзнэ гэж бодож байгаа. Тэрнээр болохоор маш олон зүйлийг хэлж өгдөг. Богинохон үзүүтэй бол одоо ийм захтай цамц өмсч болохгүй, ийм дөрвөлжин захтай зүгээр, бөөрийн захтай зүгээр, ийм хүзүүтэй юм өмсч болно болохгүй. За мөрний хувьд гэвэл одоо ийм мак өмсүүл ингэж харагдан зохин зохгүй. За мөргөн мөртөө юм өмс, ийм өргөн мак өмсүүл, ийм нарийнхан мак өмсүүл, ийм за мөргөө юм өмсүүл чамд зохин зохгүй. Гих мэтчлэн бүр ингэж зах мөр гэдэг зүйлээс нь хүртэл ийм детальтай хэлж өгдөм билээ. За тэгжээснаа биеийн хэлбэрээ бас мэдчихэх зүгээр. Биеийн хэлбэрийг бас одоо лирийн хэлбэртэй, элсэн цаг шиг хэлбэртэй, одоо дөрвөлжин хэлбэртэй, одоо гурвалжин хэлбэртэй, бурууж шаарсан гурвалжин хэлбэртэй маш олон бас биеийн хэлбэр байд юм билээ. За маш олон ч гэждээ ер нь одоо юм үндсэн биеийн хэлбэрүүд байгаа. Тэндээс ажиглаад өөрийнхөө биеийн хэлбэрийг олцоход зүгээр. Тэгээ биеийн хэлбэрээ олох хараа жоохон ойлгомжгүй те яг аль нь мэддэхгүй байвал бас метрээр аваад хэмжиж болд юм билээ. Тэгээ одоо энэ мөрний хэмжээ, цээжний хэмжээ, бэлхүүсний хэмжээ, таацны хэмжээнийхээ зүрүүг харж агаад би ер нь иймэрхүү хэлбэртэй мэн гэ хэлбэрээ мэдчих зүгээр. За хэлбэрээ мэдхээс гадна цээж болон хөлний харьцаагаа мэдэх нь бас чухал юм билээ. Урт цээжтэй хүн аюул том подолк өмсөд одоо юу гэдэг юм өмд өмсчүүл
бүр л урт цэжтэй харагдана гэдэг ч юм уу те. Гих мэтчлэн өөрийнхөө биеийн хэлбэрийг олох чухал шүү. Хин нэгэн охин, хин нэгэн залуугийн хувцалж байгаа нь үнэхээр гоё харагдлаа гэд яг тэрнтэй адилхан хувцлуул чамд зохино гэсэн үг биш. Тэг хин нэг ер нь даган дуурайхаас илүү ихлэ өөрийгөө олох нь хэрэгтэй юм билэ. Тэг өөрийгөө олсныхоо дараа өөртөөгөө төстэй хүнийг дагаад тэр хүнийгээ санаа авах гэх юм уу? Ийм арга байдаг хгүй юу? Бид нар ер нь бүгдээрээ л нэг ийм олонний танил хүнтэй адилхан байдаг штэ. Ямар нэгэн байдлаар тийм өөртөө чинь төстэй ямар нэгэн олонний танил хүн байж л байгаа Монгол нөө гадаад нөө хамаагүй тэр хүнтэйгээ жоохон төстэй хувцлаад тэр хүнтэйгээ жоохон адилхан мейкап хийж үзэх хэрэгтэй. Гэтэ тэр хүн чинь ч гэсэн ер нь бол өөртөө зөксөн хувцалсан байж ижил тэгнэлтэй. Хувц авах дээр болохоор би ямар дүрэн баримталдаг вэ гэхлээр би ингэдэг. Ялангуяа жоохон үнэтэй худалдан авалт хийх гэж байгаа үедээ шууд сэтгэл хөдлөөрөө шийдвэр гаргахгүй. Ягаад гэхээр би яг тэгж одоо шийдвэр гаргаад тэрийг ингээ хизээж өмсөөгөө дүүдээ өгцөн, зарсан ч юм уу те буцаасан тиймэрхүү тохиолдол байдаг байхгүй юу. Тэгээд тэр зүйлээс хэрхэн өөрийгөө сэргийлэх вэ гэхлээр миний амьдралаа нэг хамгийн анхны уншижсэн ном байдیں۔ Тэр ном болохоор Бодлын эндрүүл гэдэг ном. Тэгээд тэр номон дээр ингэж гардаг байхгүй юу. Хүний сэтгэл хөдлөл 4 хоног дунджаар үргэлжилдэг гинэ. За жишээгээр авах юм бол за юу гэдэг бид нар нэг суглаанд 100 сая төгрөг хоччлоо гэж бодъё. Тэр баярлах мэдрэмжийг хүн тухайн үедээ насан туршдаа баярлах, догтлох, талархах юм шиг боддог гинэ. Тэгсэн чинь яг үнэндээ тэр мэдрэмж 4 хоног л үргэлжилдэг гэж байна. Дунджаар шүү гэхдээ. За бид нар бас ингэдэж штэ ингээл нэг өдөр гинт за би ер нь турах юм байна. Ер нь би биеэ өөрчлөх юм байна. Ер нь жимд явах юм байна. Энэ миний гидс яагаад ингээ амар унжаад байна аа юу вэ? За одоо алъя гэл амар ирч хүч ороод тэр ингээ байхгүй болчтой штэ. Тэр мэдрэмж ч гэсэн 4 хоног үргэлжилдэг гэж байна. Тэгээ хэрхэн энэ гоё мэдрэмжүүдэд унтраахгүй байх вэ гэхлээр нөгөө анх чамд тэгэж мэдрэмж өгсөн тэр зүйлийгээ 4 хоногтой 3 хоногтой нэг өөртөө сануулж авах хэрэгтэй гинэ. Яагаад чи ер нь турыг гэж шийдсэн? Яагаад чи ер нь биеэ өөрчлөе гэж шийдсэн? Яагаад чи ер нь ингээд за одоо би жоохон арчаатай байя. Одоо ингээд даа гэж шийдсэн. Тэр шалтгаанаа 4 хоног тутамдаа нэг ингээд санчих. Тэр нь ямар ч шалтгаан байж болно. Хин нэгэн чинь уурыг хүргэсэн ч байж болно. Эсвэл чи өөрөө за би ч одоо мундаг ээж байхын тулд те би хүүхдтэйгоо эрүүл ээж аав байхын тулд би чи ингээд даа гэдэг ч юм уу. Тим сэтлэр тэгсэн бол тэрийг эргэж санах ч юм уу. Өөртөө ингэж сануулж авах хэрэгтэй гэсэн. Тэгвэл motivation, баяр баясгал те энэ зүйл чинь ингээд 4 хоног байж байгаа унтарчдаг. За эсэргээрээ ямар нэгэн зүйлээ хулгаад алдах үед ч юм уу те бид нар ингээл ёо гэл бүр насан туршдаа ингээл шаналлах юм шиг ингээл тухайн үедээ тэгж боддог. Тэсэн чи тэр мэдрэмж ч гэсэн 4 хоног үргэлжилдэг гэж байна. Одоо хувцлалтан дээр би яг энэ дүрмийг баримталдаг байхгүй юу? Хэрвээ одоо миний энэ харсан цүнх, энэ харсан гутлын харсан одоо юу гэдэг шилмэл ч юм уу те надад одоо айгу таалагдж байгаа. Тэгээ би ингээл яг одоо авахгүй бол болохгүй. Авах юм бол бүр байнга өмсөх юм шиг бодогдож байгаа ч гэсэн би хохироод үтцсэн байж тээ. Тэгээ за 4 хоногийн дараа ч гэсэн надад энэ ингээ бодогдоод ах юм бол би авъя гэдэг энэ дүрмтэй болсон. Ингиж өөрийнхөө мөнгийг хэмнээрэй гэж хэлмээр байна. Дараагийн дүрм болохоор FOMO-гоор битээ хувцсав. За FOMO гэдэг нь болохоор fear of missing out гэсэн үг. За нэг монголоор орчуулвал юмнаас дутчих үедээ гэдэг айц гэх юм уу? Юмнаас дутахгүй тулд лабубу авах ч юм уу те. Хүн болгоо ингэж байгаа юм чинь би бас ингэж дөө гэдэг зүйлээр ер нь бол ямар нэгэн хувцс гэлтгүй ямар нэгэн худалдаа авалт битээ хийж байгаарай. Яг үнэхээр дуртай байж болно шүү дээ. 4 хоногийн турш бодогдоод байвал ав. Гэхдээ юмнаас дутчих гад байгаа санагдаад байвал за манай найзууд бүгд iPhone 17 тэ одоо 16 17 авах гад байна да. За би ч гэсэн авахгүй болохгүй юм да ч юм уу. Үнэхээр ч сонирхгүй байвал зүгээр юмнаас дутна гэсэн айцаасаа болж битээ юм авч байгаарай. За тэгээд гаднах үзэмж дээр бүр хамгийн чухал зүйл нь шүү дээ. Чи 1000 өөртөө зогсон тэр стилийн хувцсыг авсан байлаа гэд чи эсвэл 1000 үнэтэй лаг брендийн хувцас хунар те тийм юм авсан байлаа гэд чи лаг мейкап те мэрэгжлийн мейкап хийлгсэн чи өөрөө үнэхээр супер будаад сурцсан ч бай те бүр ингээ үс засалт бүх юм олцсон тэгсэн ч бай чи бүгтийж явуул чиний гаднах үзэмжийн 90% нь байхгүй болчих. Ингээ бүгтийгөөд бүр ингээ хүзүүн ингээ газар ингээ энэ дээр ингээ хүн үрээ явж байгаа юм шиг ингэж явуул. Цэх яв. Ингээ нуруу тиххгээр ирүү жоохон дэшээ. Тэгээ цэх явна гэдэг нь бүксээ хотоож явна гэсэн үг биш. Хэрхэн цэх явах вэ гэдгийг бас ингээ интернетээс таад өөртөө хайгаад үзээрэй. Яг цэх явах юм дүрэн байдаг. Далаа ингэж авчаад тэгээ мөрөө ингээ доошоо ингэж дараад тэгжснаа бүксээ хоошоо биш. Бүксээ ингээ ер нь бол яг юм тэгшгэн л авах хэвээр. Бүр ингэж хотоох биш. Эн чин цэх явалт биш. Би нэг жоохондоо балетанд явдаг гэсэн. Тэгээ манай балетын багшлахаар ингээд эндээс чин хүн өстэй дэшээ чамайг татчихна гэж бод гэсэн. Жохон юм яг таг дэшээ биш. Жохон юм ард энэ хэсгээс жоохон ингэж хоошоо дэшээ юм шиг тэгж өстүүлж ийн гэж бодоод яг ингэж цэх яваад. Тэгэд ингээд бүгтэж байгаагаа анзаарвал за гэд. Гэтэ би яг одоо бас байнга би цэх байж чаддгүй л те. Гэтэ айгүй хичээж байгаа ингээд цэх яваад. Тэгэхгүй бол цэх
биш байх, бүгтэр байна гэдэг чи өөрөө нөгөө талаасаа за гоо үзэмжийн хувьд тэгээ сонио харагдаж байгаа ч гэсэн эрүүл мэндэд ч гэсэн айгүй хортой нөлөөтэй байхгүй юу? Баян бүгтэж явна. Энэ одоо хуян булчин чангар нь ингээ атийн хөгшрөөд бүр л юм болон бүр ингээд ингэсээр байгаа бүр дээшээч хүн рүү харж чадхаа болно гэдэг одоо. Тийм болохоор цэх яв. Цэх явцсан байхад ер нь бол ямар ч хувцсыг баг амьлуулчин дөө. Цэх явж байгаа хүн ингээ үнэхээр гоё харагддаг. Гэснээр би өөрөө бүгтээгүй суугаад байгаа юм. Юу яа? Цэх явалтыг болохоор ер нь бол бүгдээрээ л бөөндөө зэрэг сурыг. За тэгжээснаа би нэг юм олж мэдсэн. За яжаа би нэг ийм Instagram хаягдаг таахгүй юу? Suits Me гэдэг Instagram хаяг байна. Одоо хувийн стилист гэх юм уу ер нь тиймэрхүү чиглэлээр Instagram-ын хаягаа явуулдаг. Тэгтээ айгүй сонирхолтой. Эмэгтэй хүний айгүй олон төрлүүд байд юм билэ. Тэгээ би ямар төрөл байдгийг нь хэлж өгье. Одоо ингэдэж штэ зарим хүн ингээл айгүй их эмэг бүгжтэй супер айгүй их аксесуар зүгэл айгүй экстра ингээ хувцлаал те тод мейкап амар зөвүүн ингээл хувцлахаар айгүй гоё харагддаг штэ. Тэгсэн чинь зарим хүн тэгэж хувцлагаар бүр ингээ амар хичээсэн ингээ харагдаад байдаг штэ. Бүр too much харагдаад байдаг. Энэ нь ч гэсэн яг үнэндээ царайлаг, царамуутай, гоё биетэй, өндөр намхан гэдгээс өртөөсө болдгоо юм бэлээ. Энэ бас нэг хувийн өнгө гэдэг шиг нэг тим юм байд юм бэлээ хүн болгонд. Queen гэдэг нэг эмэгтэй төрөл байна. Нүүрнийх нь бүтцүүд нь айгүй тод гинэ. Одоо жишээ нь айгүй өргөн өтгөн өмсгтэй, айгүй том одоо нүдтэй, давхраатай, айгүй өтгөн сормостой. Бүх юм нь ингээ жоохон том хурц юм төрхтэй үнийг Queen гэдэг төрөлд одоо ангилж өгд юм байна. Renaissance Queen гэдэг бас ийм төрөл байна. Гэтэ би энэ дээр бас яг өөрөө бас 100% ойлгоогүй байгаа шүү. Одоо нэг ингээд Instagram-д нь орохоор нэг ийм одоо ийм файл байгаа хгүй тэр файл дээр байгаануудыг ингээ хэлж чинь хамт танилцаад явж гин гэсэн үг. За business woman гэдэг ийм төрлийн эмэгтэй байна. Энд болохоор яа гэм бол strict line гэхэр чинь айгүй хурц өнцгтэй нүртэй хүнийг хэлэх юм байна. Сав гэ одоо энэ зураг дээр тийм байгаа шүү дээ. За Inferno Lady гинэ. Vertical гэдэг чинь босоо хэлбэртэй бас юм хурц өгөөгдөлтэй гэж байна. Ер нь бол босоо гэхэр чинь нүрийн хандлагыг ингэсэн юм шиг юм байна шүү дээ. Айгүй нарийнхан урт нүртэй гэж би бол ойлголоо. Хамран урт, ирүүн юм одоо шавх гэдэг ч юм уу те. Яг нүрийнх нь голоор зураас татсан юм шиг ч юм уу. За Serious Girl гэдэг бас юм төрөл байдаг гинэ. Diva гэдэг төрөл байна. Cosmic Girl гэдэг төрөл байна. Энэ болохоор жоохон хар гаригийн үзэсгэлэн гоо гэж байна. Fire Lady гэдэг эмэгтэй байна. Эмэгтэйлэг хэрнээ яг юм одоо махчин араатанлаг царайтай гэж байна. Warm Woman маш юм зөөлхөн царайны хөвгөлтэй, зөөлхөн харцтай. Soft Diva гэдэг төрөл бас байна. Aristocratic Lady гэж байна. Им элегант эмэгтэй байд юм байна. Melting Lady гэж байна. Snowbell гэж байна. Энд дээр болохоор Jenny орцсон байна. Энэ төрөлд харьяалагддаг гэж байна. Vintage Girl гэдэг царай байна. Sunny Girl байна. Fragile Girl байна. Тэгээ за Queen төрлийн эмэгтэйчүүдэд цохох стилүүд гэж байна. Тэгээ өөрийгөө одоо яг аль төрлийн эмэгтэй вэ гэдгийг мэдчихэд зүгээр юм байна шүү дээ. Ер нь бол одоо жишээ нь Fire Lady гэдэг төрөлд Irina Shayk орж байгаа юм байна. Хэрвээ чиний нүрний чи одоо гогдлууд айгүй том, айгүй юм хурц, том шанаатай бол тэгээд юм өргөн ирүүтэй бол чиний одоо төрөлчин Fire Lady гинэ. Fire Lady. Хэрвээ дээд уруулчин яг юм өнцөглөг, том нүдтэй, жижигхэн ирүүтэй бол Is Vintage Girl. Vintage Girl гэдэг төрөлд орно гэж байна. Outfit. Тэгэд ийм эмэгтэйчүүд цулгуу хувцаар хувцлах юм бол тэдний гоо үзэсгэлэнг ингээ дарж өгдөг гинэ. Тийм болохоор айгүй юм хурц тод итгээд хувцалж яхах нь одоо өөрсдөд нь гой цогтөг, царайг нь бүр илүү гэрэлтүүлж өгдөг гэж байна. Хэрвээ юм одоо хацарлаг те юм одоо шанаалаг юм өнцөглөг биш ерөн жоохон хацартай бөөрийн нүртэй гэсэн үг. Болцохоор уруултай ерөн жоохон юм том амтай бол Melting Lady гэдэг төрөлд харьяалагдана гинэ. Өөрөөр хэлбэл Google-д шиг эмэгтэй гэж хэлдэм байна. Тэгээ ийм хүмүүст ийм зөөлхөн хөвсөйсөн материал айгүй гой цогтөг гэж байна. Материалтай тийм хувцснууд, пастел өнгнүүд, элегант хувцлалтнууд айгүй их цогтөг гинэ. Гих мэтчлэн юу ч гэсэн Instagram-ыг тавьчих. Тэгээд англи хэлээр Instagram хөтөлж явуулдаг. Гэтэ орос эмэгтэй юм шиг үлээ бас. Тэг өөрийгөө яг аль төрөлд нь харьяалагддаг эмэгтэйгээ мэдчихвэл за би ерөн жоохон ийм цулгуу хувцлуул би яг ингээ өөрөө гой гэрэлтэж чадах юм байна гэдгийг мэдэж авна. Эсвэл би цулгуу хувцлуул миний царай те одоо ингэж гэрэлтэхгүй маань тийм болохоор би юм хурц хувцлах хэрэгтэй юм байна гэд тэгэж өөрийнхөө стайлыг бас олж болох юм бэлээ. Тэг хумсан дээр ч гэсэн нөлөөлдөг. Зарим хүмүүст ингээл хумсаа бодохгүй байх нь эсвэл ингээ маш ийм бүдэг өнгөтэй тийм бодолд хийх нь зөгтөг бол зарим хүнд зөгтөггүй. Зарим хүнд улаан хүмүүс айгүй гой зөгтөг бол зарим хүнд нь зөгтөггүй. Энэ нь ч гэсэн бидний хувийн стайл, хувийн өнгө гэдэгтэй бас шууд холбоотой байгаа. Одоо жишээ нь яг одоо юм тренд л одоо энэ бодолтой шүү дээ. Энэ болохоор надад ердөөс зөхгүй. Нэгдүгürt өнгөн зөхгүй. Миний гар шууд айгүй юм хар бор тэгээ ийм халтар юм шиг харагдана. Дээрэс нь стил надад зөхгүй.
Тэгээ чамд ямар нэг юм зохихгүй байна гэдэг нь чи ердөөсөө болохгүй байна. Чамд ямар нэгэн дутагдал байна гэсэн үг ердөөсөө биш. Тэгээд хүмүүс бүгж юу гэдгийг шилмэл бүх юм дээр ингээд тодорхой болоод өгнө. Тэгээд бас нэг юм сонирхолтой зөвлөгөө өгвөл би астрологид айгу итгэдэж штэ. Бид нарт одоо ингээд за би 2 сар төрсөн миний орд хумх гэж ярьдэн штэ. Энэ болохоор бидний нарны орд гинэ. Чи 7 сар төрсөн бол чи мэлхий, 3 сар төрсөн бол загас, 3 сарын сүүлээр төрсөн бол хонь, 5 сар төрсөн бол үхэр гэл ингээл тэд байдэн штэ. Тэд нар болохоор бид нар бүгдээрийнх нь нарны орд. Тэгээ бид нарт одоо сарны орд, мандах орд, Венус орд, Юпитер орд гэдэг ингээ айгүй олон ордууд байдаг. Тэр орд болгоно нь бидний аль нэг зүйлийг ингээ хариуцаж авдаг гинэ. Жишээ нь сарны орд бидний зан араншин сэтгэл хөдлөлийг хариуцдаг гэдэг ч юм уу. За мандах орд буюу ascendant орд болохоор бид нарыг бусад хүмүүс бид нарыг юу гэж хардаг гэдгийг хариуцаж авдаг. Венус орд нь болохоор бидний хайрын хилийг хайр дурлалын харилцааг хариуцаж авдаг. Бас гаднах гоо үзэсгэлэн хариуцаж авдаг гинэ. Тэгээд Венус ордороо мейкап хийх, хувцлах нь зөгтөг гэдэг би юм мэдэж авсан. За тэгээ хэрхэн өөрийнхөө Венус ордыг олох вэ гэхлээр би болохоор нөгөө astrology гэдэг ийм одоо Instagram хаяг байдаг штэ. Энэ хаягных нь bio дээр байгаа линкээр ороод төрсөн цаг, өдөр, он, сар байршлаа бичээд тэгэхээр яг бүх орднуудыг ингээд жагсаа гараад ирдэг. Тэр дундаас нь Венус ордоо мэдэж аваад за тэгээ минь Венус ордон жишээ нь за Gemini гэх юм бол TikTok дээр хайгаад үзээрэй. За Venus in Gemini makeup гэдэг юм бол яг ингээд makeup-ны төрлүүд гараад ирнэ. Venus in Gemini outfit гэх юм бол ингээд гараад ирнэ. Тэгээ тэрүүгээрээ хувцлаад үзээрэй. За тэгээ мэдээж цэвэрхэн байх ёстой, гой гар хуруутай байх ёстой. Гой гар хуруутай гэдэг нь заавал маникюр хийгээл бодуулна гэсэн үг биш. Байнга цэвэрхэн байх ёстой, гой усан доор биеэ байнга гуужуул, гой биений тос хэргэл, бие чинь дандаа гой зөөлхөн бай. Илүүдэл үсэн дээр бол илүүдэл үстэй байсан ч болно, байхгүйсэн ч болно, зүгээр дуртаагаараа бай. Тэгээ хэрвээ илүүдэл үсэнд дурггүй бол ваксаас илүү лазер нь хэрэгтэй байх гэж бодож байна. Гэхдээ лазераас харшлаад байдаг бол мэдээж вакс илгээ яваад иж болно. Ямар ч гэсэн битгий ухсаарай. Ботокс ер нь бол хэрэглэхэд зүгээр гэж боддог. Гэхдээ бас одоо юу гэдэг нүүрнийх нь одоо ингээд үйл хөдлөл нь бүр ингээд байхгүй болтол хэрэглүүл бас ерөн жоох эвгүй штэ. Хүн гэдэг чинь ингээд инээгээ дуурлаад ингээд гайхаад хүмсэг ингээд амн хөдлөөд байж хата зүгээр. Тийм бас хоёнгийн ботокс гоё. Им гурвалжин мөрийг жоохон буулгаад өгдөг. Филлерн дээр болохоор тэгээд миний бичлэгийг үзчихсэн хүмүүс мэдэх бах. Би филлер хийлгэж үзэж байгаагүй, филлерийн тухай мэдэхгүй болохоор филлер дээр яг сайн зөвлөгөөх боломжгүй байна. Гэхдээ уруулан дээр яг таарцсан хэмжээтэй, яг гоё таарцсан хэлбэрээр нь филлер хийлгчвэл хүний царай төрх ингээд шал өөрчлөгдөөд яг юу нь өөрчлөгдсөнийг мэдэхгүй ч гэсэн ингээ хүн хэрхүүрхэн болчтой юм лээ. Гэхдээ мэдээж бас заавал хийлгэрэй гэхгүй дурггүй бол хийлэхгүй байж болно штэ. Яг гаднах төрхөн дээр зөвлөмжүүд гэвэл энэ. За одоо болохоор бичлэгний 2 дугаар хэсэг болох өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлэх аргуудыг зааж өгье. За би одоо ингээ YouTube дээрээ өөрийгөө эрхлүүлдэг бичлэг гээл одоо юм цуврал бичлэгэнд оруулдаг штэ. Тэгсэн чинь би нэг ийм комент хийдэг авч ирсэн байхгүй юу? Ингэж байхаа оронд мөнгө цуглуулаач, хадгаламжиндаа ийгээж ингэж байхаа оронд байр аваач. Инээс өөр аргаар өөрийгөө эрхлүүлж мэддэггүй мүү? Өөртөө хувц авч өгөхийг өөрийгөө эрхлүүлэх гэж бодчихжээ гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгээд тэгж бичиж байгаа хүмүүс, тэгж боддог хүмүүсээс би ингэж асууя заяа. Чи Instagram дээрээ одоо олон дагагчтай ч дагагчгүй ч ерөн сошиал медиа дээрээ өөрийнхөө амьдралын бүх юмыг хуваалцдаг уу? Найзуудтай ажлынхандаа чи өөрийнхөө амьдралын бүх зүйлийг ярьдаг уу? Үгүй шүү дээ. Яри харуулъя гэж бодсон зүйлүүдээ л бид нэр зураг авч постлдаг, бичлэг хийдэг, найзтай ярьдаг, ажлынхандаа ярьдаг. Тэгээд одоо юу гэдэг нь за чи 1 удаа, 2 удаа яг ингээл гадуур шоудж явахдаа ингээл нэг зураг бичлэг ингээл хийцэн чинь тэгэл бүх хүмүүс чамайг одоо эргэн тойрны хүмүүс чамайг шууд дандаа шоудж явах ингэж байгаа оронд дасгал хийгээч гэвэл чамд амар тэнэг санагдана зү. Яг тэрнтэй адилхан би бичлэгэн дээрээ л өөрийгөө эрхлүүлж хувц авлаа, юм авлаа гэж байгаа ч гэсэн би өөрийгөө хайрлаж өөрийгөө эрхлүүлэх цор ганц арга амьдралдаа хэрэгжүүлдэг цор ганц зүйл нь би өөртөө хувцал авдаг гэсэн үг биш байхгүй юу? Тэгээ бас тэгж бас ойлгож байгаа хүмүүс байваа. За би өөрийгөө хайрлахын тулд гэс мөнгө цуглуулж байгаа юм авъя гэд. За тэгээд хоёрдугаарт одоо мөнгө цуглуулад байр ав гэдэг дээр болохоор яг тэр хүмүүсийн хувьд яг зөв байж болно л доо. Миний хувьд болохоор би арай өөр философоор амьдардаг гэх юм уу? Би яг одоодоо амьдрахыг хичээдэг. Би одоо дахиж ингэж 27 байхгүй шүү дээ. Би залуу байгаа дээрээ би гоё гангалмаар энэ гоё юпг хүмүүсмөр энэ гоё айлкутмаар энэ би 30 40 хүрчээд би яг одоо энэ юпгийг хүмүүс чадахгүй шүү дээ. Байр яах вэ? Би 20 эдтэй байр авсан ч байр байж лэн, 30 эдтэй авсан ч байж лэн. Харин
яг юм гоёж гангалах, хөгжилдөх гэдэг зүйлийг би бас байн хийгээд чадахгүй байхгүй юу. Ялангуяа би одоо нөхөргөө тэ яг одоо гэр бүлтэй болоогүй хүүхэдгүй байгаа. Дээрээ би гоё ингээ өөрийгөө ингэж баймаар байгаа байхгүй юу. Гэтэ тэглээгээд би яг ингээл одоо яала би өнөөдөр л амьдарч ингээ өнөөдөртөө өстө бүх юм ингээд идэг гэсэн үг биш л дээ. Ирээдүгөө мэдээж бодно. Гэхдээ ирээдүгөө би одооноосоо илүү чухалчлахгүй гэх юм уу? Одоо байгаа надад илүү чухал байдаг. Тийм болохоор би одоо байгаа дээрээ л би гоё амттай зүйл идээд гоё зүйл өмсөөд гоё газар үзээд гоё ингэж жаргаж хөгжилдөж байхыг илүүд үзэж байгаа. За миний өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлж хийдэг хамгийн чухал зүйл болохоор витаминууд. Би маш их витамин хэрэглэдэг. Витамин С, витамин Д, эмэгтэйчүүдийн мультивитамин, магний, цайр, ходоодны ашигтай бактери, коллаген, уураг, өөр нэмэлт байдгийн булууны шүл. Гэхдээ энэ болгоныг би мэдээж нэг дор уудаггүй. За байнга өглөө болгон хэрэглэдэг нь, өдөр болгон хэрэглэдэг нь булууны шүл байна. Ашигтай бактери, коллаген. Ер нь эднэрийг бол таслахгүй ер нь байнга уудаг. Харин бусд витаминуудын болохоор дундаа зайтай. За витамин С, Д-гээ би нэг 2-3 сар уудсан бол за 1 сар, 2 сар, 3 сар завсарлая. Тэр хооронд нь мультивитамин авъя гэдэг ч юм уу. Ер нь тэгэж явдаг. Би болохоор хүн ер нь яг одоо цаг үед 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс заавал нэмэлтээр одоо нэмэлт тэжээл витамин авч явах хэрэгтэй гэж боддог. Яагаад тэгэхээр бид нар одоо манай аав ээж, эмээ өвөө шигтэй юм чанартай хоол унд идэж чадахгүй байгаа. Бидний амьдралын хэв маяг, стресс ер нь бүх зүйл шал өөр болсон. Зүгээр наад зах нь гэхэд бид нар төгсрэлт хідэн цагийг өнгөрүүлж байна. Төгсрэлт бид нар хідэн цагийг хөдөлгөөнгөө сууж өнгөрүүлж байна. Юм идэхгүй өнгөрүүлж байна. Гэртээ хідэн цаг гэж хараад хідэн цагт юм идэж байна. Тэгээ хөдөлгөөний дутагдалд орно. Яг юм хэрэгтэй амин дэмийн дутагдалд орно. Бас яг хоолноосоо 100% авъя гэхээр бас айгүй энэ их ажил, энэ их төгсрэл, энэ их стресс, энэ олон зохицуулах зүйлний хажуугаар өдөр болгон хоолоо бэлдэнэ гэдэг бол бас л юм яг 100% боломжтой зүйл биш. Тэгээ бидний аав ээж, эмээ өвөөгийн үеийнхнаас бүх өвчин ер нь айгүй залуучсан. Цэвэршилт, хор тавдар, цус харвалт, хөдөлгөөний дутагдал, үргүүдэл бүх зүйл айгүй залуучсан штэ. Тийм болохоор ер нь нэмэлтээр заавал өөрийгөө ингэж сэнэглэх, эрүүл байлгах витаминуудыг хэрэглэж явах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ мэдээж бас дур мэдээж хэрэглэж болохгүй. Ялангуяа Д гэдэг витаминийг ч юм уу, магний ч юм уу, мэрэгжлийн хүн дээр нь очиод эрсээ тоолуулаад тэгээ шинжилгээгээ өгөөд за нэмэлтээр ер нь юм хэрэглэж байгаагүй хүмүүс за яг ямар витаминээс эхлэх вэ гэхэр мэдэхгүй шүү дээ. Тэгээ шууд за зэндээс нэглэх юм уу, эндээс нэглэх юм уу, мультивитаминаас эхлэх юм уу, яах юм гээд. Тэгээ миний хувьд өгөх зөвлөгөө болохоор хамгийн түрүүнд ашигтай бактериас эхлэрэй гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр витаминыг бид нар амаараа угаад тэгээ ингээ одоо хоол боловсруулах хэрэгтэй энэ төрөөр дамжаад тэгээ бидний ходоодонд очиж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд витамин ууж байгаа, витамин шингэж байгаа одоо яг хамгийн чухал энэ ходоод чинь эрүүл байх хэрэгтэй. Өвчтөй байгаа ходоод руу 1000 үнэтэй лаг витаминууд орууллаа гэд тэр витамин яг үйлчлэх ёстой хуваараа үйлчлэх үгүй байх тийм үстэй. Тийм болохоор хамгийн түрүүнд ходоодоо эрүүл байлганаа. Тэгээд ходоодны ашигтай бактери чинь яг хэвэн байна уу үгүй юу гэдг нь биеинд яаж илэрдэг вэ гэсэн чинь батг гардаг гэж байгаа. Жин нэмнэ, ядаргаанд орно, нойр гүдэл болно. Стресс, сэтгэл санааны савлгаанд орно. Хий дүүрэх, өтгөн хатна. Ходоодны ашигтай бактери яг яагаад багасд юм бэ гэсэн чинь арх хэтрүүлэн хэрэглүүл ходоодны ашигтай бактери тэнцвэргүй болно гэж байна. Ойр орхон шоуддаг. 5 дахь болгоныг алгасахгүй шоуддаг уудаг бол ходоодны бактери чинь ерөн ходоодны хэвийн орчин чинь лав эрүүл байхгүй байгаа. Стресснээс болж бас ходоодны ашигтай бактерийн тэнцвэр алдагддаг гинэ. Одоо жишээ нь стресс чинь кортизол гэдэг дааврыг ялгаруулдаг. Хүүт уусанд орохоор адреналин гэдэг даавар ялгарна. Тэ одоо ямар нэг экстрим спортоор хичээлэх үед адреналин гэл ярьдэн штэ. Тэрнтэй адилхан стрессийн үед ч гэсэн кортизол гэдэг даавар ялгардаг. Удаан хугацааны турш байнга кортизол гэдэг дааврыг ялгаруулад ах нь биеинд хортой сөрөг нөлөөтэй ой санамж мууддаг, анхаарал төвлөрөлт мууддаг, зүрх судасны өвчтөй болдог, сэтгцийн өвчтөй болдог, сэтгэл готролд ордог, ходоодны ашигтай бактери алдагддаг, ингэснээр бусад өвчнөд өртөмтгий болдог. Хит их хэмжээгээр одоо айгүй их сахар хэргэлдэг хүмүүс ходоодны ашигтай бактерийн хэмжээ бол алдагдсан байдаг. Дандаа бэлэн одоо хоолоор хоолдог хүмүүс ашигтай бактери бас ингээ алдагдсан байдаг. Дутуу нойртой байхаар ходоодны ашигтай бактери алдагддаг гинэ. Тэгээ би танарт ходоод болон одоо сэтгэл зүйн тухай айгүй сонирхолтой факт хэлчихв. Одоо бидний аз жаргалын гормон гэж байдаг шүү дээ, серотонин. Энэ серотонин дааврын бидний одоо биеийн аль хэсгээс ялгардаг гэж бодож байна. Бид нар жаргалтай байхаар тархиндаа мэдэрдэг гэж бодож байна уу? Аз жаргалын дааврын 90-95% нь бидний ходоодонд бүрэлддэг гинэ. Тэгэхээр өвчтөй байгаа, тэ одоо шарахтай байгаа,
хэвийн орчин алдагдсан ходоодонд аз жаргалын даавар хэрэг бүрдэх вэ? Тарих гидсний холбоо гэдэг юм байт юм байна л да. Энэ болохоор gut brain axis гэдэг ийм одоо нэршилтэй байт юм байна. Тэгээд бидний тарих болон гидс ходоод хоёр маань байнга хоорондоо ярилцчихдаг гинэ. Тэгээд ганцхан тарих одоо бидний биеийг ингээ бүхэлд нь удирддаггүй. За тарих бидний гаранд оцсноо за гар хөдөл гэж ингэж хэлдэггүй. Тарих бидний ходоод нь оцсноо за хоолой боловсруул гэж хэлдэггүй. Ходоод ч гэсэн тархинд мессеж өгдөг гинэ. Тэгэхээр ходоод эрүүл бус байвал тархинд ингээ мессеж өгөөд ходоод чи ингээл тэнд айгүй их юм гашуун юм ялгарцаа одоо ингээл айгүй өвдсөн байвал яг энэ мессеж энд хүрэхээр ингээл шууд тархи руу яаж ч заад жаргалтай болоорой гэдэг мессеж өгөхгүй шүү дээ эрүүл бус ходоодноос. Тийм өвчтөе одоноос тархи руу нэг юм стресстэй ийм мессеж ирдэг гинэ. Тэгснээ ингэж шít гидсний ашигтай бактери тэнцвэргүй байвал одоо сэтгэл санаа савлах одоо нойр гүдэл гэсэн шүү дээ энтрээс гадна урам зориггүй болох гэдэг бас ийм шинж тэмдэг илэрч болдог гэж шít. Одоо энэ тэнцвэргүй байдал удаан үргэлжлээд байх юм бол гэхдээ мэдээж бас юу гэдэг ямар нэг сэтгэл готролд орсноо тэр бүгдийгээ за миний ходоод л болохгүй болохоор би гутраад байна би амьдрал дэмзэглээд байна би өөртөө итгэлгүй болоод байна гэж бас болохгүй л дээ бас өөр шалтгаануудаас болж бид нар мэдээж сэтгэл готролд орж болно 100% л ходоодноос болно гэсэн үг бас өрдөөсөө биш шүү тэгж хэлж гин гэж ойлгоо. За тэг миний хувьд болохоор би gut pro-гийн ашигтай бактерийг сүүлийн жил ер нь бол тасралтгүй хэрэгжилж гинүү баг. Тэгээ энийг би Шангрилагийн 3 давхарт байдаг биш 2 давхарт байдаг Wellbe shop-оос авч исэн. Тэгээ одоо ер нь байнга өөрөө бас авч ингээ хэрэгэлдэг. Өглөөг бол ер нь ашигтай бактеригүйгээр бол эхлүүлэхгүй. Тэгээ энэ ашигтай бактери өөрөө бас нэмэлтээр B1, B2, B6-тай. Тэгээ 24 тэрбум ашигтай бактеритай. За өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлэх нэг арга гэх юм бол өөртөө чанартай амралтыг өгөх. Энэ нь болохоор ердөөсөө за өдөржингөө гэртээ хөвтөөд уцаа оролдоод өдөржингөө гэртээ хөвтөөд зурагт үзээд байх ердөөсөө биш ээ. Чанартай амралт гэж байгаа шүү. Тэр нь юу вэ гэхээр массажинд орох, гоо сайханд орох. Эсвэл юу гэдэг нээх гоё юм саунд терапид явах ч юм уу эсвэл нээх гоё ванн твтэх ч юм уу яг дараа нь ийм сайн үр нөлөөтэй байх тийм амралтыг өөртөө өгч байвал өөрийгөө эрхлүүлж байгаа өөрийгөө хайрлаж байгаа зүйл гэсэн үг шүү. Миний хувьд болохоор би халуун ванн твтэх дуртай гоё лаас агаад гоё дуу тавиад дуртай номоо уншаад эсвэл дуртай киногоо үзээд тэгээд дээр одоо ванн те одоо давстай сүйтэй ванн ингээ энерги цэвэрлдэг ванн ч юм уу дотроос намайг гоё ингээд цэнэглээд идэх байхгүй юу. Тэгээд бодлороо ч гэсэн за би одоо ингээд хамаг муу муха зүйлээс ангижирчлаа одоо би ингээд цэвэрхэн болчлоо гэх ингэж бодох. Массажинд явах юм ер нь өөрийгөө дотроос нь ингэж баярлуулах зүйл хийж байгаарай. Яг үнэндээ ингээд гэртээ уцаа оролдоол ингэж хөвтлээгээд яг бид нар тэндээс яг гоё юу олж авч байгаа нэг тийм юм байхгүй шүү дээ. Тийм болохоор юм чанартай амралтыг өөртөө өгч өөрийгөө хайрлаж өөрийгөө эрхлүүлж байгаарай. Өөр чанартай амралт гэж юу юм? Йог. За йогыг болохоор яг хүмүүс ингэж боддог юм шиг л айгүй ер нь дасгал тийм болохоор ингээ айгүй ядарна айгүй хэрчүү чаардна гэд йогчин дотор айгүй олон төрөл байт юм байл л йогийн дасгал нь өглөөний йог гэж байгаа унтахын өмнөх йог гэж байгаа одоо бие чангалах йог гэж байгаа биеийн чилээ гаргах йог ч юм уу те тэр олон йогуудаас яг өөрийнхөө зорилгод тааруулсан йогийг одоо амралтандаа зориулаад өглөөс сэрсэн бол өглөөний одоо юм сэргэх йог гэж байгаа тэр нь ингээ үнэхээр гой зөөлхөн йог заяо тэгээ ингээ биеийн чилээ гаргадаг йог ердөөс ингээл хөлс ингээл цутгаал ингээл ядраад чичрээд байдаг юм байхгүй. Унтахынхаа өмнө бид нар тэгээ биеийн тэнцвэр сайжруулдаг ч юм уу те гээд биеийн булчин сайжруулдаг тим йог хийвэл бид нар ядарч штэ. Унтахын өмнөх йог ч гэсэн ингээ үнэхээр гоё юм чил йог байдаг за. Тэгэл бүр ингээл хүзүү мүз амар гоё болоод ердөөсөө юм хүлрэхгүй ингээ тайвшраад яг тийм болчдаг. Мэдээж YouTube-ээс хараад өглөөний йог, оройн йог, сунгалтын йог, за ингээд нуруу өвдөд байна. Одоо нурууны өвчин намдах йог, тэгээ ташаа өвдөд байна ч юм уу. Тэг яг тэрэндээ тааруулсан йог зөндөө байгаа. Тэг YouTube-ээс йог дагаж хийхийн гоё юм. За нэгдүгürt гэртээ тухтай. Хоёрдугаарт бүр үнэхээр гоё заяо. Ингээд тэр багш нь ингээ амар гоё ярьдаг. За өглөөний йог жишээ нь ингэж байгаа байхгүй юу? За өнөөдөр ямар өдөр байхыг ингээд төсөөлөөрэй. Өнөөдөр үнэхээр гоё өдөр байна гэж төсөөлөөрэй. Тэгээд өглөөс ирээд энэ йогийнхаа одоо гудсан дээр гараад ирсэн өөртөө баярлаа гэж хэлээрэй. За би хичнээн энэ позыг ингэж барьж байгаа ч гэсэн энийг үзэж байгаа та заавал яг над шиг яг энэ байрлалаар барих шаардлагагүй шүү. Өөрт тухтаагаар бариарай. Гих мэтчлэнгээ ингээ тайвшруулад аргадаад айгу гоё байдаг. Оройн яг болохоор үнэхээр гоё. Таны өдөр ямар байсныг би мэдэхгүй л дээ. Гэхдээ хэрвээ таны өдөрт ямар нэг юм стресстэй зүйл болсон бол тэр стрессээ ингээ тавьж явуулаарай.
За замд явж байгаа жолоочтой муудалцсан бол тэрийг ингээд тавиад явуулаарай. Амьсгаагаа гаргахдаа одоо өнөөдөр ч ингээ ууралсан, стрессцэн за би ер нь цаашаа яаж амьдрах вүлээ гэж эргэлцсэн бодлуудаа ингээ амьсгаагаараа ингээ гаргаарай гэд ингээ тэгж шилж мэлжээл яг тийм үгнүүд сонсоол тэгээл ингээ дасгал хийх бүр ингээ үнэхээр гоё идэг. Тэгэл за өнөөдрийн одоо энэ стресс, ажлын стресс, замд төвчөрсөн те одоо ингээл өөр шир ч юм уу юу гэдэг энэ бүх асуудлаа ингээ тавиа явуулчих. За ингээд энэ бүх стрессний ардаас зүгээр буудан дээрээ уцаа оролдож суугаагүй 10 минут те яг энэ дээр ингээ гарч ирээд дасгал хийсэн. Рубидэ баярлаа, мундаг байсан шүү. Чи өөрийнхөө биед хэрэгтэй юм хийлээ. Гэт ингээ өөрийгөө ингээ мэдрэх ингээ гоё яадаг. Тэгээ йог хийгээрээ чанартай амралт шүү. Ердөөс яг юм ядарсан юм ердөөсөө болдгоо. Гэхдээ яг нөгөө хүчний йог, тэнцвэрийн йог энтрийг хийвэл үнэхээр ядардаг бүр ингээ чичрээд идэг. Тэгэд йог хийх гэдэг чинь бас ингээл бүр хитэн цагийн ажил ердөөсөө биш 10 минутын йог хийхэд л би ингээ үнэхээр гоё болцдог. 10 минут рил гүйлгээ суухад 10 минут бүх гэл өнгөрчдөг үстэй. Дараагийн чанартай амралт болохоор гоо сайханд орох. Бид нар массаж гэж ярьсан шүү дээ. Юу гэдэг хумсаа анзлуулах тий одоо үсээ лазертуулмаар байдаг бол лазертуулах, үсээ гоё янзлуулах ч юм уу те эсвэл нүүрэндээ гоё массаж хийлгэх, нүүрэндээ гоё эмчилгээ хийлгэх. Тэр үедээ хүн ингээ сэтгэл санаагаараа гоё амраад авдаг. Хүн өөрийгөө толинд одоо гаднах үзэмж бид нар хичнээн чухал биш гэж ярьдаг ч гэсэн үнэндээ чухал байдаг байхгүй юу? Гэхдээ гаднах үзэмж гэдэг дээр би гоё сайхан хувцс, ганган хувцс гэдгээр өрдөөсөө илээгүй ядарсан царай ямар харагддаг вүлээ? Баяртай царай ямар харагддаг вүлээ? Хүн ингээд хумсаа гоё янзлуулаад арьсаа гоё эмчлүүлэл ингэхэд хүн толинд харахтаа ч гэсэн юм гоё болчдөг байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг юм дотроос ингээд нэг юм цэнэглэгддэг. Эн чинь бас чанартай амралт болчихж байгаа. За дараагийн чанартай амралт гэвэл би ном унших гэж хэлнэ. Яг ямар зорилготой ном уншиж байгаагаа мэдэх ёстой юм билэ. За би болохоор анх одоо тэр бодлын эндүрэл гэдэг номыг уншижсэн гэсэн шүү дээ. Тэр болохоор бүр 18 9 онд. Тэр айгүй богинохон ном байсан за ууг нь. Тэгтээ тэр номыг би бүр айгүй удаан уншсан. Яагаад тэгэхээр миний анхаарал төвлөрдөггүй. Нэг мөр уншиж байгаа л шаал өөрийн бодсон. Тэгэл нэг хуудсыг баг хайшаа 10 уншиж ойлгоод байгаа юм уу те. За би ном унших хүн биш юм байна гэж би дахиж үрдээсээ гартаа ном барьж аваагүй. Тэгээд би ер нь өөрийгөө ном унших те ер нь юм анхаардаг хүн биш. Би бол ном унших төрлийн хүн биш юм байна гэж хагаад нэг зүйлийг би хизээч яг 100% анхаарч хийж чаддаггүй. Би бичлэг эвлүүлж явахдаа хүртэл би давхар дуу сонсдог. Би бичлэгэн дээр яриад штэ тэрийг би яриагаа анхаарч сонсоод катлах хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн би дуу сонсдог. Тэгжиж би юмыг амжуулж чаддаг. Тэгээд би аудио ном гэдэг зүйлтэй танилцсан. Аудио номоо сонсонгоо шүдэ угаагаал нүур гараагаал усанд ороод гэрээ цэвэрлээл те одоо юу гэдэг ингээл нүрээ бодож мудаал тэгэх надад ингээ айгүй ашигтайсан. Тэгээ би бүр үнэхээр тэр номыг ном уншснаас илүү ингээ чанартай ойлгож сонсож чадчих байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнхөө ном унших одоо тэр аргыг олчих хэрэгтэй юм байлээ. За хоёрдугаарт зорилго нь айгүй чухал. Ямар ч зорилготой байж болно. Гэхдээ тэр зорилго нь би хүмүүст ухаантай гэж хэлүүлэхийн тулд ном уншина. Хин нэгэнд өнгөрөхын тулд ном уншина. Хин нэгэнтэй уралдахын тулд хүмүүс намайг ямар лаг олон ном уншсан гэж хэлэхийн тулд ном уншина гэдэг юм бусдад батлах зорилготойгоор яг тийм зорилготойгоор ном битэн уншаарай. Яг өөртөө ямар ч зорилготой байж болно. Ажил, амьдрал, одоо карьер дээр хэрэгтэй ч юм уу те. Хосын харилцаагаа сайжруулах зорилготой ч юм уу. Эсвэл зүгээр ингээд одоо одооныхаа амьдралаас түр тасраад ийм уран зохиолын ном уншаад юм төсөөлж бодох ч юм уу. Эсвэл зүгээр ингээл тархиа унтраагаал ингэж одоо ингэх ч юм мэдгүй ямар ч зорилготой байж болно. Гэхдээ хүнд батлах, хүнд өнгөрөх биш. За ингээд нэгдүгээрт өөрийнхөө одоо ном сонсох, унших арга барилаа олох, хоёрдугаарт ном унших зорилгоо олох. Миний зорилго болохоор миний өөртөө бүр хамгийн ихтгэлтэй байдаг зан чанар бол би хүнд заахтаа үнэхээр сайн. Миний хүнд юм заах чадвар бүр ингээ үнэхээр топ заяа. Миний одоо эзэмшсэн бүх чадваруудаас номер 1 чадвар тэд. Би ямар ч хүнд ямар ч зүйлийг би бүр үнэхээр сайн чадна гэдэгтээ бүр бат итгэлтэй байдаг. Яагаад тэгэхээр би яг өөрийнхөө арга барилаар биш тэр хүнд ойлгуулах арга барилаар төсөөлөөд юмтай зөөрлж зааж үнэхээр чаддаг. Бүжгэн дээр ямар нэгэн 10 жилдээ ч гэсэн те ямар нэгэн математикийн бодлогыг хин нэгэнд заах, ямар нэгэн англи хэлний хичээл, орос хэлний хичээлийг ангийнхандаа заах те тажид сууж байгаа хүүхдэд заах. Би тэрэндээ бүр үнэхээр сайн байсан, өөрөө ч айгуу дуртай байсан. Дараа нь бүжгэлдэг болоод би хүнд бүжиг заах, байгууллагуудаар бүжиг заах, урлагийн үйлчлэгээр одоо байгууллагууд урлагийн үйлчлэг гэж хэдэж шинэ жилийн наадам хорвын бүжиг гэл тэр болгон дээр би бүжгийг бүр үнэхээр сайн зааж чаддаг байсан заяо. Тэгээд хүнд зааж байгаа хүн чинь мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Одоо яг зааж байгаа юмаа мэддэг байх хэрэгтэй. Юу заах дуртай вэ гэхлээр за бүжиг байгаа тий одоо юм мэддэг чаддаг хичээлүүд байгаа. Тэгээ одоо болохоор би яг өөрийгөө юун сонирхолтойгоо олоод би айгүй юм философи
сэтгэл зүй, хүний амьдрал, хүн ер нь юу боддгийг, хүний мэдрэмж гэдэг зүйлд бүр ингээ үнэхээр ийм донтсон сонирхолтой юм билэ. Тэргээ би хүнд ингээд хуваалцаж заах дуртай. Тэгсэн чинь би ганцхан өөрийнхөө туршлаган дээр ганцхан өөрийнхөө амьдралаар ингээд одоо хуваалцаал заагаад ахаар утгагүй штэ. Надад өөрт ч ихсэн одоо хүний мэдрэмж айгуу чухал байдаг гэдэг шиг ганцхан би аз тааруул 60 70 80 жилийн амьдралын туршлага байгаа. Ганцхан тэрүүгээр амьдраад ганцхан өөрийнхөө амьдралыг мэднэ гэхээр надад уйтгартай байгаа байхгүй юу? Тийм болохоор би өөр бусад хүмүүсийн тухайн амьдралыг мэдмээр идэг. Амьдрал гэхээс илүү тэр хүн юу мэдэрч ийсэн бол амьдралдаа ямар мэдрэмж хинээс авч ийсэн бол яагаад тэр мэдрэмжийг авч ийсэн бол энэ мэдрэмжийг мэдрэх үед ямар байсан бол ч юм уу те тийм аягүй сонирхолтой байдаг байхгүй юу? Тэгээ би өөрийнхөө дуртай номны төрлийг олсон. Эхэлж би уран зохиолын ном унших гэж үзсэн. Harry Potter, өөрийнхөө дуртай Vampire Diaries киног нь үзэх дуртай байж ижил ном нь бүр уншигдахгүй байсан за. Тэгсэн чинь зүгээр би тийм төрлийн ном унших дуртай юм биш юм билэ. Хувь хүний хөгжлийн ном. Ер нь бол бас тийм амар дуртай биш. Хүн өөрийнхөө амьдралын тухай амьдралаараа юу мэдэрч авсан ямар нэгэн одоо зүйлийг даван тулсан тийм юм унших надад айгүй сонирхолтой байд юм билэ. Тэгээ би тэр хүнтэй ингээд цоош нэр танилцж байгаа юм шиг. Танилцах бишээ. Уншиж мэдж байгаа болохоор толгой дотороо төсөөлөөд би өөр нэгэн амьдралаар амьдарч байгаа юм шиг. Ганцхан Рубигийн багнаас, Рубигийн өсвөрнаас, Рубигийн одоо 20-д нас, 30-д насаар би амьдрахгүй өөр хин нэгний хүүхэд насаар би амьдраад өөр хин нэгний ямиг яг ингээд дотор норцсон ингээд амьдарч байгаа юм шиг. Яг тэгэж байх ингээ үнэхээр гоё юм билэ. Тэгээ миний ном уншиж байгаа зорилго болохоор тэр. Тэгээ дээрэс нь яг миний нөгөө дуртай чадвар, хийх дуртай зүйл сүнсний зорилгоороо нөгөө нэг ингээ бусдад хуваалцах гэдэг нь болчихж байгаа байхгүй юу. Тэгээд ямар ч зорилготой байж болно. Гэтэ заавал ном гэлтэхгүй. Ер нь өөрийг чинь цэнэглэх, өөрт чинь мэдлэг өгөх, өөрт чинь тайвшрал өгөх ч юм уу, өөрийг чинь ингээд гоё байлгах тийм зүйлээр тархиа цэнгэлж байгаарай. Подкаст, ном, ямар нэгэн үлгэр тууж сонсох ч юм уу те юу ч хийж болно. Чанартай амралт гэсэн штэ. Тэр чанартай амралтаа яг тиймэрхүү өөрийг ч одоо баясгах тэр зүйлээ ингээд сонсож байгаарай гэж хэлмээр байна. За энэ дунд нь штэ нөгөө өөрийгөө хайрлах, өөрийгөө эрхлүүлэхдээ хийх зүйлүүд гэж ярьж байгаа штэ. Гэхдээ би нэг зүйл оруулсан хизээж бити хийгэрэй гэдэг зүйл. Тэр нь болохоор 9 шидийн хогийн утгатай, балиар утгатай, агуулгатай, тийм дүрс, бичлэг, дуу, хөгжим тиймэрхүү зүйлүүдээр бити тархиа чихээ нүдээ цэнэглээрэй. Бид нэр юу харна, юу сонсно тэр болгоноороо амьдралыг ингээ хараад идэг байхгүй бүр яалтчгүйгээр. Зүгээр нэг жишээ заяа. За манай нэг таньдаг хүн дандаа ийм одоо гимт хэргийн подкаст, гимт хэргийн бичлэг YouTube тийм үздэг. Тэгээ би нэг хүнтэй ингээ муудалцсан байхгүй юу? Тэр муудалцснаа ингээ ярьж байгаа. Би нэг хүнтэй ингээ муудалцаад гэсэн чинь миний өдөөс юу гэсэн гэж. Тэгээд чиний өдөөс хүчил асгachвал яах вэ гэсэн. Хүн зүгээр тийм айцтай амьдрын гэж төсөөлөд үзтээ. Яг тэр үнэн байгаа зү. Юу харж ийн, юу сонсож ийн тэрүүгээрээ бутыг дүгндэг. Өөр жишээ үүд дандаа юм араар тавилттай тийм одоо кино үзэл, тийм бичлэг үзэл, тийм хүмүүсийн яриаг сонсоод байвал бүх ирчүүдийг араар тавина. Дараа нэг залуутай болцсон чи ч гэсэн араар тавина штэ гэдэг бодолтой харьцсан гэхээр бас айгүй гонигтай байгаадтэй. Дандаа амьдрал ямар хэцүү юм бэ? Амьдрал угаасаа хэцүү штэ. Хүн гэдэг новш штэ гэдэг ийм дуу сонсоод байвал амьдрал угаасаа л хэцүү харагдана штэ. Мөнгө болж чухал, мөнгөөр бүгдийг авна мавна гэдэг одоо ийм сонсоол дуулаал байж идэг бол мөнгийг бүр ингээл номер 1 зүйл гэж дахин шүтгэх нь аргагүй штэ. Ер нь дандаа юм гоё сайхан эрэг зүйлийг сонсож байгаарай. Гэтэ мэдээж дандаа мэдрэл муутай юм шиг амьдрал бүр дандаа гоё байх хэрэгтэй юм шиг дандаа юм романтик зүйл үзэл бүх зүйлийг ингээл романтиклал байхгүй штэ мэдээж юм баланстай. Гэтэ ер нь сонголтоороо бити өөрийгөө ингэж стресстүүлэх, ингэж гониглуулах, гутруулах юм үзээрэй. Одоо би бол жилдээ за үсрээл 2 удаа нэг юм гимт хэргийн зүйлүүдийг үздэг. Одоо жишээ нь Menendez Brothers, Jeffrey Dahmer 2 жилийн зайтай ингээ үзсэн. Одоо жишээ нь би тэр хоёрыг байнга үзээд байвал надад ингээ аюу бараан байна. Би ингээ хүн болгоныг хараад яа энэ хүн одоо ингээл дотроо яасан бол хийсэн бол энэ хүн нууцаар юу хийж яадаг бол хүнийг юу н таамаглах аргагүй маа. Яа би одоо ингээл орцоороо явж ийн энэ хаалганы цааныг үндэ юу болж байгаа л гээл дандаа юм айцтай амьдрын гэдэг ч одоо бас юу гэсэн юм бэ тийм үстэй. Амьдрал хичнээн байнга өөдрөг, байнга боломжтой, бүтэмжтэй, сайхан байхгүй ч гэсэн өөрийнхөө тархийг, чихийг, нүдийг хизээж бити одоо ингэж муухай зүйлээр хитрүүлэн давж угжиж байгаарай. За дараа нь би өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлж хийдэг зүйл гэх юм бол мөнгө цуглуулах. Мөнгө бидний амьдралд бол бүр үнэхээр хэрэгтэй. Ялангуяа одоогийн амьдралд. Мөнгө одоо амьдралын чухал зүйлүүдийн номер 1 бол биш. Гэхдээ мөнгө аягүй чухал.
мөнгөний ачаар би одоо энд ингээд тогтой гэрт ингээд сууж штэ дулаахан гэрт. Мөнгөний ачаар би одоо ингээд гидс маань дүүрэн байна штэ. Мөнгөний ачаар би ингээд одоо өчигдөр гой тоглолт үзэж чадлаа. Мөнгөний ачаар би гадагшаа явж гоё сайхан зүйл үзэж чадна. Яг мөнгө гэхээс илүү мөнгөний одоо авч өгдөг, худалдаж авч өгдөг тэр үн цэнүүд нь чухал байгаа байхгүй юу? Санхугээ зарцуулж сурах айгүй чухал. За тэгээд би одоо мөнгийг хэрхэн захиран зарцуулдгаа одоо ингээ хуваалцсан хэрхэн одоо хатгалдгаа ч гэсэн хуваалцъя. За би болохоор нийт 5 данстай. Хамгийн ихний данс нь болохоор миний хэрэглээний данс байгаа. Одоо харилцдаг данс. Тэр дансаараа би за хоол авч идэн гадуур гарна, унаа, таксины мөнгө, тэгээ одоо өдөр тутмын хүнс ч юм уу те тиймэрхүү зүйлүүдээ дандаа тэр данснасаа авдаг байгаа. За дараагийн данс нь болохоор миний хатгаламжийн данс байна. Үндсэн хатгаламжийн данс. За тэр дансандаа болохоор би орлогоныхоо ер нь бол нэг тухайн сарын хэрэглээнээсээ зарлагаасаа хамаарж агаад заримдаа 30%, заримдаа 50%-ийг нь тэр данс руугаа шууд ингээ хатгалдаг. За дараагийн данс болохоор миний койны данс байгаа. За энэ би хамгийн анх 2020 онд хатгаламжтай болж исэн юм аа. За тэрнээс өмнө болохоор хатгаламж байгаагүй. 22 настайдаа хатгаламжтай болж исэн ба штэ. Тэрнээс өмнө болохоор угаасаа надад хатгаламжтай болох юм боломж байгаагүй. Яагаад гэхлээр би яг тухайн үедээ за волюмтаас ажилладаг байсан. Волюмтаасын цалин болохоор асар бага. Тэгээ дээрэс нь хажуугаар нь одоо давхар халтуур орж ирдэг бүжгэрээ. За клипэн тоглоно, рекламын тоглоно, зураг авалтанд орно. За тоглолтууд дээр бүжиглэн, рекламын дээр бүжиглэн. За байгууллагуудын шинжил, арга хэмжээ, урлагийн үзлэг, хорим найран дээр очиж бүжиг заана. Тэр болгон дээрээ одоо ингээд цалин авж байгаа. Гэхдээ тэр нь хэдэн сая маягийн цалин бол биш. Рекламанд ороод за үсрээл нэг 200 мянга ч юм уу. Нэг тайзан дээр бүжиглээ за үсрээл 50 мянга ч юм уу. За шинэ жилийн халтуур гэл нэг гараанаасаа 50 мянга тэ 20 мянга ч юм уу тэгж авдаг тиймэрхүү үед байсан. За тэгжсэн 9 шидэ рекламанд орохоор бол бас одоо байгууллагад ажиллаж байгаа хөтлөгч гэж явж байгаа болохоор 30%-ийг нь гэрээнийхаа дагуу одоо тэр Volume Plus-д өгдөг. Иймэрхүү зарчмаар ажилладаг. Тэгээд байрныхаа түрээсийг ингээд чүвээ өгдөг. Тэгээд юу өдөрт ингээд одоо юу гэдэг бүтэн хоолч идэх юм боломжгүй те CEO ороод нэг мантан мууз нэг сүйтэй цаа авч хоол иддэг те яг тиймэрхүү байгаа юу хатгаламж байсан байхгүй юу. За тэгээд би тэр байрнаасаа гараад ихчтэйгээ хамт амьдраад тэгээд байрныхаа түрээсийг хувааж төлөөд тэгээд тэр үедээ тухайн үедээ ч гэсэн би YouTube-ээр нь бол дандаа ингээ хийдэг байсан. Гэхдээ яг одоо миний бичлэг бол тийм одоо амар хандлттай байгаагүй. Тэгээ бас яг нөгөө өөрийнхөө төрлийн бичлэгийг би олоогүй байсан үе. Одоо ер нь YouTube бичлэгүүдийг үзвэл айгүй олон төрлийн бичлэг хийж үзсэн байгаа. Нүрээрээ турсан тухайгаа хуваалцаж, нүс арчилгаа хуваалцаж, англи хэлнийг заах гэж үзэж байгаа. Гэтэ өөрийнхөө мэдгүй англи хэлийг заахгүй штэ мэдээж мэддэг англи хэлээ зааж байгаа. Тэгэл ингээл миний цүнхэнд юу байна гэж хуваалцаал те гоо сайхан за зөвхөн октоддаа гэл ингээ айгүй олон төрлийн бичлэг хийх гэж үздэг байсан. Тэгээ тухайн үедээ бас YouTube дээрээ нэг ганц 2 удаа заяа. За 2 3 сард нэг удаа ч юм уу нэг юм одоо спонсорт бичлэгний тийм санал орж ирдэг тэгж хийдэг. Тэгээ тухайн үедээ спонсорт бичлэгийг 200 мянга цангаар хийвэл их юм. За тэр үед Instagram бас нэг 20 морин катай байсан. Тэгээд бас нэг рил милийг бас нэг 100 200 мянгаар хийдэг. Story more нэг 50 мянгаар хийдэг. Бас л яг ингээд түрээсээ ингээд чүвэ төлөөл за нэг чүвэ жимд явж амжаал те нэг ингэж одоо орлогоо яг ингэж болгодог байсан. Орлого зарлага. Тэгээд хамгийн анх би gossip бичлэг хийгээд gossip бичлэгнээсээ хоош миний орлого ингээл фүг гэл ер нь ингээ өссөн за. Тэгтээ ингэж өсөрч өсөөгүй ер нь яг ингээд одоо шат дараалтай ингэж өссөн. Тэгэд миний одоо үзэлт хандалт дагагч яг тэрийг өсөөл тэг хамтарч ажилладаг газрууд маань ч ингээ өсөөл. Тэгээд тухайн үедээ бас бичлэгээ бас л нэг 300 мянгаар хийдэг. Тэгээд тухайн үедээ орлогоноосоо ингээл за зарлага ингээ гаргачихж байгаа. За түрээсэндээ хоолндоо те одоо жимэндээ яг энэ бүх мөнгөө зарцуулаад за надад цаана нэг 200 маяр зөвлөдөж байгаа байхгүй юу. За тэгвэл 200 мянгийнхаа за нэг 100 мянган дансруугаач гэд нэг ингэж одоо болгодог байсан. Тэгэд за тэр 100 мянга дахиад нэг үлдчихэж байгаа штэ. За тэгвэл за эндээс нэг 20 мянган койныхоо данс руу ичи. Тэг ямар ч хамаагүй нэг койн авчи дөө гэтэгдэг байсан. Тухайд яг койн айгүй юм одоо эрэлттэй байсан байхгүй юу. Тэгэл би за ямар ч зэн бүх мөнгөөр бол койн авч болохгүй мэн. Койн алдах эрсдэл нь хамаагүй их. Ер нь алдна гэж бодож орох нь хамаагүй зүг юм байна олон гэхээс илүү. Тэгээд би айгүй бага мөнгөөр ингээд цуглуулсаар агаад койндоо койны тухай нэг имхээ мэдрэхтэй болсон. За бүр амар супер мэдрэхтэй биш. Тэгэл ер нь
зарим койныг худалдаж аваад өсөнгүүт нь зараад ингэсээр хагаад ер нь тэр дансандаа ингээд одоо бас ингээ хөрхөн хуримтлал үүсгэсэн байгаа. Одоо өсгөж зараад за нэг ийм хатгаламж байна. За ингээд 3 болцсон уу. За 4 дахь хатгаламж маань болохоор YouTube-ийн цалин орж ирдэг хатгаламж байгаа. Одоо яг гадаадаас цалинждаг гэсэн үг. За тэр YouTube-ийн орлогыг болохоор би ингээ YouTube дээр хуваалцчихсан. За тэр нь бас сар болгон өөр байна. Зарим сард одоо $600-700, зарим сард $2-3 мянган доллар ч юм уу те. Тэгээд одоо хэр их мөнгө орж ирэхээс шалтгаалаад бас хэрэг зарлагтай байхаас шалтгаалаад би одоо зарлага гэдэг нь зайлшгүй зарлагууд альж байгаа шүү. За одоо ус тогны мөнгө те, түрээсийн мөнгө, тэгээ одоо ах эгч дүүдээ өгөх мөнгө, одоо ээждээ өгөх мөнгө, дүүнэртээ өгөх мөнгө гэдэг ч юм уу те. Тэгээ жимний мөнгө, тэгээ уураг авах мөнгө, хоол хүнсний мөнгө те, тэр бүх ингээ зардлуудаа ингээ хасаад тэгээ үлдсэн мөнгөнийхөө заримдаа 50%-ийг заримдаа бүр тэр чигээр нь заримдаа нэг 20-30%-ийг ч юм уу би дахиад нөгөө хатгаламжийнхаа данс руу идэг. Тэгээд тэр үлдсэн мөнгөө би өөрийгөө эрхлүүлэх данс болгож ашигладаг. Тийм. Тэгтээ би бас сар болгон өөрийгөө эрхлүүлэхгүй яг заримдаа ингээд жоохон альгутмаар байгаа үедээ эсвэл заримдаа том амжилт гаргасан үедээ эсвэл заримдаа гадаад мадад руу аялах гэж байгаа үедээ тэгж одоо өөрийгөө баярлуулж өөрийгөө эрхлүүлж өөрийгөө урамшуулж тэр YouTube-ийнхаа цалингаар би одоо өөрийгөө эрхлүүлдэг байгаа. Тийм болохоор өөрийгөө эрхлүүлэх дүрэн бас айгүй чухал шүү. Чи за 2 сая төгрөгийн орлоготой байлаа гэж бодоход чи сая 800-аар өөрийгөө эрхлүүлж болохгүй. 2 сая төгрөгийнхөө за саяыг нь байрандаа одоо ингээл машиндаа те бензиндээ хоолндоо ундандаа түрээсэндээ ингэж хагаад чамд нэг 500 сая төгрөг үлдлээ гэж бодоход 250-ыг нь чи ингээ хатгалчих. Тэр YouTube-ийн дансандаа би бас одоо юу байдаг. Тэр дансаа бас нөгөө гинтийн одоо мөнгө өрөх шаардлагатай үед тэр дансанд мөнгө байж ах хэрэгтэй гээд тэгээд ер нь ингээ тодорхой хэмжээний мөнгө байлгаж идэг гинт зарлага гарахаар бол би тэндээс ингээ авдаг. Заримдаа хэрэглээний данс дуусчаараа би YouTube-ийнхаа данс руу ордог. Одоо өөрийгөө юм томоор эрхлүүлэх гэж байгаа үедээ би ер нь төлөвлөдөг. Шууд гинт эрхлүүлдэггүй. Ер нь за би одоо дараагийн сар ч юм уу те эсвэл тэдэн сард би тэдэн сая төгрөгөөр өөртөө тим авандаа гэж бодсон үедээ би YouTube-ийнхаа орлогыг ингээ цуглуулж байж агаад тэгэд би тэр цуглуулсан мөнгөөрөө өөрийгөө эрхлүүлдэг бас. За дараагийн данс болохоор миний энэ жил нээсэн шинэ данс байгаа. Тэр нь болохоор байрандаа нэмэрлэг гэдэг данс. Тэг миний одоо койны данс, ерөнхий одоо нөгөө хатгаламжийн данс гэсэн чинь тэр хоёрыг мэдээж бас байрандаа ингэж одоо хурааж байгаа. Тэгээд энэ жил бас дахиад тусдаа нэг данс байрандаа нэмэрлэе гэж данс нээсэн. Тэр дансандаа би яаж мөнгө хийдэг вэ гэхээр одоо яг урт хугацааны гэрээтэйгээр хамтарч ажиллаж байгаа нэг байгууллагынхаа цалинг би яг тэр банк руу авдаг байхгүй юу. Тэгээд тэр цалингийнхаа за нэг 50-60%-ийг ч юм уу шууд тэр данс руугаа ингээд татуулцдаг. Ийм байна. Тэгэд ингээд нийт 5 данстай хүн байна. Тэгээ ер нь бол санхүүгээ ер нь одоо ингэж авч явдаг. Тийм болохоор заавал өөрийн гэсэн хатгаламжтай болох хэрэгтэй. Тэгээд хатгаламж руугаа хийж байгаа мөнгөө ердөөсөө би өстой тэдэн сая төгрөг хийж чадахгүй, тэдэн 100 сая төгрөг хийж чадахгүй гэж ердөөсөө болохгүй. Би анх 20 мянгаыг хийгээл, 30 мянгаыг, 40 мянгаыг хийгээл тэгэж эхэлжсэн байхгүй юу? Мөнгө гэдэг бол асар их хэрэгчлөө, асар их одоо юм баттай доктортой байдлыг олгоно. Өвдсөн ч гэсэн хүнээс гуйх шаардлагагүй өөрөө тэр одоо гинти эрсдлийн мөнгнөөс авдаг бай. Хаяа нэг аялчмаар байгаа бол тэр мөнгнөөс авдаг бай. Одоо нөхөртэй байгаа, хүүхэдтэй байгаа, хосоороо байгаа тийм эмэгтэйчүүдийн одоо ингээд айгүй олон хувь нь санхүүгийн байдлаас болоод нөхрөөсөө салж чаддаггүй, нөхөртөө зодуулаад байж идэг, төвчээд байж идэг, нөхөртөө араараа тавиулаад төвчээд байж идэг. Нөхрөөсөө салчвал би байрг болно, идэх одоо хоолг болно, орон гэрг болно. Тийм болохоор нөхрөөсөө салж чаддаггүй гэсэн одоо юм судалгаа асар их байд юм бэлээ. Яг тийм шалтгаанаас болоод салж чадахгүй байгаа гэдэг. Тийм болохоор өөрийн гэсэн санхүүтэй байгаарай. Тийм байгаа үед бие даагаад хинээс тусламж гоохгүй бие авч явж чаддаг болно. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлж хийх айгүй чухал зүйлүүдийн нэг нь данстай болох, хатгаламжийн данстай болох. Тэгээд ер нь яг ганцхан хатгаламжийн данс биш, ер нь ингээ 2-3 ангилчул зүгээр өөрийгөө эрхлүүлдэг данс, гинт ямар нэгэн зарлага гарахаар бол данс, тэгээд эрүүл мэндтэй данс, эсвэл одоо зорилгын данс гэдэг ч юм уу те, сар болгон аяллаа данс гэдэг ч юм уу, ямар ч одоо юм одоо хатгаламжтай байж болно. Тэгээ би одоо ингээ хатгаламжиндаа хийж байгаа мөнгнүүдээ бас өртөөс ингээ голдохгүй, заримдаа би бүр 50 сая төгрөг ч хийх үе байна. Одоо болохоор би заримдаа ингээл боломж нь байвал те сая 200, сая 300, 400, 500 гэл ингээ хийн. Заримдаа ингээл боломж нь байхгүй бол за би 200 мянгаыг чамаагүй хийх ёстой. За би $100 чамаагүй хийх ёстой. $200 чамаагүй хийх ёстой гэж би ингээ хатгаламжиндаа ингээ цуглуулдаг. Дараагийн өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлж хийдэг зүйл нь болохоор дасгал хөдөлгөөн байна. Ямар ч зорилгоор байсан хамаагүй дасгал хий.
шинэ жилээс өмнө турмаар байгаа бол дасгал хий хамаагүй. Хин нэгэн залууд те хин нэгэн охинд таалагдах гэж дасгал хиймээр байгаа бол хамаагүй хий. Ямар ч зоригтойсэн хамаагүй дасгал хий. Эцсийн дүнд нь хожих үнэн чи өөрөө байх болохоор. Дасгал хийгээл ах юм бол заавал шинэ жилд зориулж би турах ёсгүй юм биш те. Дасгал чи надад хэрэгтэй юм биш те гэдгийг өөрөө замдаа ухаарчдаг байхгүй юу? Заавал хин нэгэн залууг өөр лүгөө харуулах гэж те бөксөө гайхуулах гэж би дасгал хийх ёсгүй юм биш те гэдгээ дундаас нь ухаарчдаг байхгүй юу? Тийм болохоор ямар ч зоригтой байсан хамаагүй дасгал хий, эцсийн нүнд нь чи өөрөө хожино. Ямар ч дасгал хийж болно. Сэлэлт, бөксөө хөгжүүлэх вэ нү, эсвэл гидсний булчинтай болох вэ нү, юу ч байсан хамаагүй дасгал бол заавал хийгээрэй. Дараагийн өөрийгөө харьлаж, өөрийгөө эрхлүүлж хийж байгаа зүйл болохоор хүт уусанд орох. Гэтэ би нэг бас яг одоо хүртэл ойлгоогүй л энэ би өөрийгөө эрхлүүлээд байгаа мó, би өөрийгөө шийтгэхэд байгаа мó гэд. Ягаад тэгэхээр одоо бусад зүйлүүд маань болохоор намайг ингэж жаргаагаад нь штэ. Өөртөө би гой сайхан юм авч игэл гой сайхан юм мэдүүлэл те. Өөрийгөө урамшуулж бурамшуулаад тэгсэн чи яг намайг зовоодаг гэрнээ одоо өөрийгөө хайрлж хийж байгаа хоёр үйлдэл болохоор дасгал хүүт ус байгаа байхгүй. Дасгал хийх үнэхээр яг үндэ айгүй хэцүү штэ. Бүр ингээ хараал хэлмээр идэг заяо. Яа мо хараал идсэн гэл бүр ингээ тэр дасгал идэлэхгүй байгаа даа ингээ хөлрөөд байгаа даа. Нүд ингээ харанхуулж байгаа даа. Дараа нь буларж байгаа даа. Гэтэ эцсийн нүнд надад ингээ хэрэгтэй байдаг байхгүй юу? Дасгал хийсний дараа үнэхээр гоё байдаг өөрөөрөө бахархаал заа гэл. Хүүт усанд орох ч гэсэн яг тийм. Би бүр одоо усанд орно гэж бодохоор л бүр ингээ яс хавталцаад идэг за. За сайхан усанд орё гэснээр шууд ардаас нь тэгээ хүүт усанд орно шүү. Яа новш гэл. Тэгснээр би ингээ өөртөөгөө хэрэлддэг заяо. Гэхдээ чи хинд гомдлоод одоо ингээ новш гэдэг байгаа. Хиний төлөө чи ерөн хүүт усанд орох гэдэг. Гэ би ингээ өөртөөгөө хэрэлдээд өөрийгөө загнаад тэгэл усаа хүүтэн дээр нь тавьж байгаа л за гэлэг ингэдэг. Тэг хүүтэн усанд орох нь дархлаа дэмждэг, адреналин ялгаруулдаг, булчин сулдаг. Гэ бас айгүй олон юм сайн чанарууд зөндөө байд юм бэлээ. Тэг би бас ер нь хүүтэн усанд ороод витаминууд уугаад байж байгаагийнхаа ачаар сүүлийн 2-3 жил ер нь огт танаа түрээгүй гэж бодож байгаа би. Хүүтэн усанд орсны дараах мэдрэмж бүр ингээ үнэхээр гоё штт. Айгүй сахилах баттай болдог, айгүй зоригтой болдог. Тэгэд би яг одоо өөрийгөө хайрлаад өөрийгөө яах вэ чи одоо даарж байгаа юм чи хүүтэн усанд ороод яах ингээ өөрийгөө ингээ эрхлүүлж байгаа юм шиг болчвол яг үүндээ энэ өөрийгөө эрхлүүлэлт биш өөрийгөө хорлож байгаа зүйлээ бити худлаа ингээ өөртөөгөө хэрэлцснээ хүүтэн усанд ингээ орчдөг. Хүүтэн усанд ороорой. Дараагийн өөрийгөө харьлаж өөрийгөө эрхлүүлж хийдэг зүйл болохоор дуртай юмдаа цаг гаргадаг болсон. Урд нь болохоор би дуртай юмдаа айгүй бага цаг гаргадаг байсан. Ажилдаа айгүй жоох уулаарцсан. Уцаа оролдож хөвтөж явахдаа хүртэл ингээл за одоо нэг gossip-ийн сэдв гараад ирээсэ. За одоо нөгөө хоёр ч нэрээ би нэгээ дагж гинөө. За одоо энэ нэрээ яасан бол за хин зурган дээр лайк дарсан байна. За одоо энэ хоёр нэг юм хэрүүл болж гинөө. Нөгөө дуучин яасан байна. Нөгөө Диди яасан байна. Нөгөө Justin юу яасан ийсэн гэл ингээл TikTok ингээ ухаж явахдаа хүртэл би ингээл за шин сэдв гараад ирээсэ гэл гараад ирэнгүүт за гэлсэн сэдвийн талаар ингээд юу бэлтчихье гэл бүр нэг ингээл за дараа нь за hot mic diaries тайзаа яах вэ? За ингээд зочин дээр яах вэ? За ямар нэгэн иймэрхүү асуулт байвал сонирхолтой байна. Ийм зочноо ер нь ингэж байлгуул гоё тухтай байна. За дараагийн зочин ямар ах вэ? За дараагийн тайзаа ямар ах вэ? За энэ хүнээс яаж асуувал ингэж болох вэ гэл бүр ингээл тарих юрдөөс ингээ амардаггүй. За thumbnail нь ямар ах вэ? За ингээл яах вэ гэлээ газар нь яах вэ ирэх үү гэл. Тэгээд яг ингээл ажилдаа ингээл яг айгүй ингээд цаг зав зарцуулснаа. Яг ингээл ажилгүй амралтын өдөр гарчингууд ёо за өнөөдөр зүгээр нэг хэвтий гэ юрдөөс тэгдэг. За хумсаа янзуулж игээл тэнгүү за төг. За чи дараа олъё. Лазертаа олчихъя гээл за төг дараа олъё. Тэг ингээд өөрийнхөө дуртай юмыг сонио хоошлуулад байдаг. Тэгснэ ажлын санал ирэнгүүт за одоо энд бол завгүй байна. Сул өдрүүд гэвэл энэ байна. За эхлээд би бүтээгдэхүүнээ чи хэрэгжилж үзчихэд дараа нь таалагдчихвэл би одоо рилиж хийж өгөн, таалагдчихвэл YouTube дэж өгөн гэл ингээл яг тэднэрт болохоор ингээл тэр бүтээгдэхүүний яг юм тасралтгүй ингэж мингээл одоо яг ингээл айгүй юм үнэн чи ингээ ажиллаад байгаа байхгүй юу? Ажил дээрээ нойр хуржсэн, стрессчсэн ч уйлмаар байсан ч ингээл босоод рилээ гээл YouTube гээл эвдүүлэл ингээл бүх юм ингээл болгоод яг дуртай юмд өрдөөс цаг гаргахдаггүй. Тэгээд би болон ингээ манай найзууд бид нар ингээ бөөнөрөө бүжгийн сургалтанд явсан. Бүжгийн сургалтанд явахаас өмнө ч гэсэн би ингээ айгүй хэцүү байсан. Ёо яаж босноо гэл тэг би ингээ өөрийгөө хүчилж босч байгаа байхгүй юу? За хэрвээ чи ямар нэгэн хүнтэй гэрээ байгуулах байсан бол чи ядарч исэн ч гэсэн босно үсттэй. Хин нэгний ажлыг хийхин төлөө айгүй ингээд хариуцлагатай байд юм байж ягаад чи өөрийнхөө төлөө хөдлөн өөрийнхөө дуртай зүйлийг хийн гэхээр ягаа ингээ өөрийнхөө биеийг өрөвдөөл биеэ ингээд оторлол ингээд амарч хөвтөх гээд байгаа. Гэ өөрийгөө загнаад ингээ босдог болсон байхгүй юу? Тийм болохоор одоо юу гэдэг өдөржингөө одоо уцаа оролдож суугахын оронд өөрийнхөө дуртай зүйлдээ хүчээр нэг цаг гаргачаарай гэж хэлмээр байна.
Хэрвээ босс ч тэгээ захирал чинь чамайг загнаад ингээл тийшээ явчаад инг тэг өнөөдөр сул одоо илүү цагаар ажиллана гэсэн бол тэгэл захиралтаа дургуйч үрсэн ч гэсэн ингээ хийдэг үсттэй. Тэгээд ягаад өөрийнхөө төлөө өөрийгөө загнаад өөртөө дуртай юм хийхгүй байгаа. Өөртөө дуртай юм хийгээрэй. Тэр нь бүжиг байна уу? Тэ ямар нэгэн спорт байна уу? Ямар нэгэн тоглолт үзэх байна уу? Ямар нэгэн гоё газар очиж гоё матч авах байна уу? Юу ч байсан хамаагүй, гоё дэлгүүр хэсэх байна уу хамаагүй. Зүгээр л за нэг цаг олдож байгаа дээр нэг хөвтөд авъя гэж биш. Нэг өөрийнхөө нэг дуртай зүйл дээр ингээ хүчээр бүр цаг гаргаарай гэж хэлмээр байна. Гэхдээ мэдээж байнга ингээл за би байнга дуртай юм хийн гэд харч юм сүулдэ хэцүү шттэ. Гэхдээ бас амарна гэхэрэл байнга зүгээр ингээ хөвтөл юу ч хийхгүй амрах чинь бас утгагүй шттэ. Яг ингээ баланстай. Заримдаа юу ч хийхгүй ингээл усанд ч орохгүй ингээл уцаа оролдоод хоол захиалж идэл ингээл байх ч үнэхээр гоё. Гэхдээ тэрийг хэтрүүлж болохгүй. Ер нь айгүй гоё баланстай. Заримдаа өөртөө айгүй гоё чанартайгаар өөрийгөө гоё цэнэглээд өөрийнхөө гоё дуртай юмыг бүр хүчилж босч хийж амраарай. Дараагийн өөрийгөө хайрлаж эрхлүүлж хийсэн зүйл болохоор энэ бас жоохон ерөн хэрцгий. Гэхдээ өөрийгөө шүүх. Одоо ингээ бид нар бусдыг шүдэж штэ тэрнтэй адилхан өөрийгөө шүүх. Чи ер нь жоохон эготой хүн үгүй юу? Өөртөөгөө яриад байгаа штэ. Чи ер нь жоохон нарциссист үү? Чи ер нь жоохон өөртөө итгэлгүй юу? Чи ер нь жоохон атаарахгүй юу? Чи ер нь жоохон бусдыг дээрлэх гээд байдгүй юу? Чи ер нь жоохон бусдын муу дуртай юу? Чи ер нь жоохон одоо юу гэдэг ямар ч шалтгаанаар хамаагүй өөрийгөө ер нь анзаараад үз. Яагаад гэхээр би одоо яг өөрийгөө таньдаг одоо энэ аялал дээр байгаад байгаа байхгүй юу? Өөрийгөө хайрлна, өөртөө итгэлтэй байна, өөрийгөө эрхлүүлнэ гэдэг нь дандаа толгойг нийлээл, дандаа чи хөөрхөн чи мундаг чи өстой сайн мэн чи өстой айгүй олон зүйлийг даван туулсан чи өстой хүчтэйгээ мундаг байгаа гэж магтах биш. Өөрийнхөө муухай талыг яг үннээр нь бүр яг жинхнээсээ хар бараантай таньж харах бүр яг чин үнэндээ өөрийгөө хайрлаж байгаа илрэл мөн. Өөрийгөө эрхлүүлж байгаа илрэл мөн. Тэгээд би сэтгэл зүйч дээр явж эхэлсэн. Надад ер нь жоохон муухай зан чанар байгаад байна уугүй юу? Би өөрийгөө ингэ 100% мэдмээр байна. Одоо бид нар ингэдэж штэ. Бусдыг ингэ шүмжилдэж штэ. За бүр наа зах нь юу өмсцэн бэ гэл те. Энийний оронд ингэж нүрээ бодуулж хамт зохиндоо ч юм уу те. Тэгэл цаашлаад үг үйлдэлийг шүмжлэн, үзэл бодлыг шүмжлэн, алхаа гişгийг шүмжлэн, амьдралын хэм маягийг шүмжлэн, ямар тэнэг зүйлд баярлалын ч гэж шүмжлэн, яагаад лабу бүү сонирхоод байгаа ч гэж шүмжлэн. Яг үнэндээ бид нар хүмүүсийг шүмжилж явахдаа өөрийнхөө дотор байдаг тэр зүйлээрээ шүмжлээд байдаг гинэ. Тэгээ энэ үгийг харснаас хойш би ингэж утсан. Одоо хин нэг би ингээ шүмжилж байгаа заяа би угаасаа ингээд одоо юу гэдэм би өстө хүн муулдаггүй би хүн шүүдэггүй гэж өрдөөс хэлээгүй шүү. Гэтэ би одоо ингэж боддог болсон байхгүй юу? Хин нэг одоо ингээ шүмжлэх үедээ би яагаад энэ хүнийг ингээ шүмжлээд байгаа юм бол миний дотор юу болох гээд байгаа юм бол би өөрөө яг ийм болохоор бусдыг ингээ шүмжлээд байгаа юм бах та гэж би ингээ айгүйх боддог болсон. Тэгээ би ингээ өөрийгөө айгүй ажигладаг. Одоо хин нэг айгүй амаараа дэвэл би ингээ айгүй дотор ингээ бүр ингээ ундууцаад идэх байхгүй юу? Ямар балиар амиа юм бэ гэд. Тэнгүүд би ингээ дотроо бодон за яагаад би энэ хүний амиа байгаад ингэж амар стресстэй байгаа. Би өөрөө эсвэл амиа юм биш үү яг үнэндээ ингээ өөрийгөө жоох ингээ ажиглаад. Эсвэл яагаад би энэ хүнийг те одоо ингэж дүүрсгээд байна гэж харахыг сонгоод байна. Энэ хүн үнэндээ тэгээд байгаа юм биш. Би өөрөө зүгээр энэ хүнийг ингэж харахыг сонгоод байгаа юм биш үү гэдэг ч юм уу. Өөрлөгөө айгүйх ингэж ажигладаг болсон. Тэгээ яг би юу болохгүй байна. Миний ямар зан чанар юм дутуу байгаад байна. Би одоо юу гэдэг одоо өөрийгөө шүүмжилж өөрийгөө ажиглаж болох бүр зөндөө олон арга байгаа штэ. За би атаарахгүй байна уу? За би дутуугийн комплекстэй байна уу? За би өрөвдүүлэх дуртай хүн байна уу? За би хохирогчийн сэтгэл зүйтэй хүн байна уу? Ч юм уу те ингээд өөрийгөө бүр янз бүрээр ингээд ажиглаж болно. Өөрийгөө яг чин үнэнчээр шүүж харж үзээрэй. Яг ямар ч баггүйгээр ингээд тэгээ өөртөө ажиллаад өөрийгөө ойлгоод эхлэх юм бол яг үнэндээ тэр дундаасаа чи бүр шал өөр хүн болоо гэрэлтээд гараад ирнэ. Шал өөр хүн бишээ. Одоо өөрийнхөө зөв гой хувилбар руу ойртож гарч ирнэ. Өөрийнхөө үнэнтэй, өөрийнхөө хар бараан үнэнтэй, өөрийнхөө муухай балиар зан чанартайгаа нүүр туллаа гэд зүхтж байхын оронд ингэж гарч ирвэл. Тэгээ би одоо өөрийгөө илүү одоо шүүж хүлээж авдаг болсон. Яг магтах үедээ мэдээж магтана би ингээд үнэхээр гоё байгаа мундаг байна сайн байна гэл чадчлаа штэ Руби Бамака гэл те. Гэтэ одоо өөрийгөө айгүйх ингээд шүүж бодож байгаа. За үз би чинь гэл ингээл. Тэгээ одоо ингээл магтаалын комент ирэнгүүт
эднэр яг намайг ингээд камергүй харуул ингэж магтахгүй дээ гэл нэг юм худлаа магтуулаад байгаа юм шиг санагдаад гэх юм уу. Тэгээ магтаал даана гэдэг чинь ер нь бас айгүй хэцүү байд юм байна. Доромжлолыг хүлээж авна гэхээс илүү баг энэ их сүртэй том магтаалуудыг тэгээд би өөрийгөө за энэ Ruby гэдэг одоо 100% гэд нэг бодъё л доо. Энэ 100%-ийн яг хэдэн хувь нь сайн, хэдэн хувь нь жоох юм хар бараантай байна. Яг тэрүүгээр ингээ мэдээж авахыг хүсэж байгаа. Тийм болохоор өөрийнхөө гой сайхан талыг ажиглах гэдгийнхаа хажуугаар муухай талуудыг ч ихсэн ажиглаж үзээрэй. Гэхдээ өөрийнхөө муухай талыг ажиглаж мэдлээ гэд өөрийгөө үзэн ядах ертөөсөө биш шүү. Жохон залхуурах гад байна уу? Өөрийнхөө ажилгүй, амжилтгүй, бүтлэхгүй байгаа дээрээ жохон бусдыг буруутгах гад байна уу? Тэ би одоо ад үзэгдэх зориг гэдэг ном уншиж байгаа байхгүй тэр ном дээр ингэж ярьдیں۔ За би боловсралгүй болохоор л би одоо ингэж жоохон дутуу яваад байна. Би боловсралтай байсан бол би бүр алж байгаа гэж ярих чинь яг үнэндээ асар дутуугийн комплекс гэж байгаа байхгүй юу? Тэгснэ асар ингээ өөрийгөө яг үнэндээ хамраас өгч байгаа хэрэг гэж байгаа. Би боловсралтай байсан бол та нарыг бүгдийг нь алахгүй юу гэж одоо далдуур өөрийгөө тэгж хөөргөж худлаагаасаа би боловсралгүй болохоор л ингэж явж гин гэдэг ийм жишээ авч ярьж байгаа байхгүй юу? Тэнгүүд өөр жишээгээр одоо жишээ нь би юу гэдэг. За би ингээ багаас айгу дотн ах ихчтэйгээ өссөн бол би одоо ийм байж байхгүй юу? Ч юм уу те надад тийм бодол байдаг болов гэж би ингээ өөрийгөө ажиглаж байгаа. За одоо хоёрхан юм яриад дуслаа. Дараагийн өөрийгөө хайрлаж өөрийгөө эрхлүүлж хийх зүйл болохоро дуртай зүйлээ л хий. Дуртай уцаа хүмүүс дуртай дуугаа дуул, бүжиглмээрээ бол дуртай бүжиглж хивсэлтэй нөө өвсөлгүй нөө хамаагүй дуртай зүйлээ л хий. Одоо би сая ингээ хэллээ штэ. Амьдрал дандаа хэцүү байна, мөнгө, зүнг, хүүхэн мөхөн гэдэг дуу битгий сонс тэгвэл та нарын одоо үзэл бодол ч өөрчлөлт ингэж хэлж байгаа ч гэсэн миний үгийг дагах албагүй штэ. Хэрвээ үнэхээр яг тийм дуу сонсох дуртай бол сонс. Дуртай зүйлээ хий. Би яг үнэндээ энд ингэж хэлэх ердөөсөө хамаа байхгүй байхгүй юу? Тийм дуу битгий сонс мос гэж хэлэх Ruby юу ердөөсөө чухал биш. Хэрвээ чи дуртай бол. Тэгээ одоо би бас сая одоо ингэж хэллээ. За өөрийнхөө стилийг олъё гэж бодож байгаа бол хувийн өнгө олмол гэд. Яг үнэндээ чи хувийн өнгөөрөө таг хувцлаагүй байсан ч гэсэн чи үнэхээр тэгж хувцалмаараа бол хувцалж болно штэ. Хамаагүй чиний дуур би энд одоо ихчнээ хараад өө энэ өөрийнхөө хувийн өнгөөр хувцалчихгүй дээ гэж бодож исэн ч гэсэн миний бодлыг зүгээр ингээд нулим хамаагүй. Яг үнэхээр чи чин сэтгэлээсээ дуртай байвал дуртай зүйлээ хий. Одоо яг ад үзэгдэх зориг гэдэг дээр ингэж гардаг юм билэ. Эрх чөлөөтэй байна гэдэг нь бусдад адлагдах зоригтой байхыг хэлдэг гэдэг юм билэ. Хүн болгонд таалагддаг хүн болохоро ердөөсөө одоо эрх чөлөөтэй байгаа хүн биш гэсэн. Бусдын ингээ үгэнд таруулаад за болдоо гэдэг хүн чинь ягаан өнгөнд дургу тийм болохоор би энэ хүнтэй уулзахдаа дандаа им цэнгэр өнгийн хувц хүмүүс очиё. За энэ Ариуна гэдэг охин чинь юу гэдэг юм бүжиглдэг хүмүүст дургу гэсэн. За тийм болохоор би бүжиглэх туртай чинь хүн яжууд бүжиглэхгүй гэж уулзахаараа нэг очиж гэдэг. Дандаа ингээ хүн хүнд таруулж өөрийгөө өөрчлөд идэг хүн яг үнэндээ эрхчлөөтэй биш гэдгээс гадна өөртөө асар хайргүй хүн байгаа байхгүй юу? Бусдад таалагдахын тулд ямар нэгэн зүйл хийж байгаа бол аав ээждээ таалагдахын тулд байна уу? Багштаа таалагдахын тулд, найздаа таалагдахын тулд, найз залуу, найз охиндоо таалагдахын тулд өөрийгөө өөрчилж байгаа бол яг үнэндээ чи өөртөө хайргүй байна гэсэн үг. Гэхдээ өөрийнхөө дуртай зүйлийг хийн гэдэг нь бусдыг хохирох зүйл юрдөөсөө биш штэ. Одоо юу гэдэг би энэ охинтой бичмээр тэ найз охин руугаа тэ би энэ охинтой бичмээр би энэ охинтой нэг уулзчмаар чи яагаад миний дуртай зүйлийг хэлэхгүй байгаа гэж хэлэх бол биш штэ. Тэрийг бол одоо ойлгож байгаа байлгүй дээ. Бусдыг хохирох, бусдыг гомдоох, бусдын эрхчлөөнд халтгаар тийм зүйлийг биш. Зүгээр хинт ч гай болохгүйгээр өөртөө дуртай зүйлээ их. Одоо чиний өмсөж байгаа хувцас яг үнэндээ хинт ч гай болоогүй байхгүй юу? Тэнд хин нэгэн хүн чамайг тэнэг хувцалж гин, өстой мангар харагдаж гин гэж хэлжсэн ч хамаагүй. Солгоо чи дуулмаар байгаа бол дуул, солгоо байсан ч хамаагүй чи дуулмаар байгаа бол дуул. Тэр дуулж байгаа бичлэгээ чи сошиал дээрээ тавьмаар байгаа бол тавь. Би доор чинь ямар тэнэг дуулд юм бэ болооч гэж би комент бичижсэн ч хамаагүй. Яг үнэндээ надад ингээд дургу хүн зөндөө байдаг заяа. Надад ингээд дургу нэг хідэн охин байна, хідэн залуу байна. Миний дургу хүрэгдэг. Надад үнэхээр тэнэг санагдаг тийм хүмүүс байгаа. Тэгтээ би ингэж боддог. За одоо жишээ нь би хичнээн за энэ дэ гэдэг хүнд дургу байсан ч гэсэн тэр дэ гэдэг хүн өөрөө би надад дургу мэн гэдгийг мэдээд надад зориулж өөрчлөгдвөл надад бүр тэнэг санагдана. Руби миний одоо энэ үсэнд дурггүй байна. Руби намайг тэнэг харагддаг гэж одоо ярьсан байна. За тийм болохоор би нүсээ өөрчилчдөө гэж хэлвэл болохгүй.
би тэр охинд дургүйсэн ч гэсэн тэр охин яг тийм хүмүүстэй байхыг хүсдэг бол яг тийм хувцастай байхыг хүсдэг бол юу гэдэг яг тэгж тийм дуу сонсохыг хүсдэг бол яг өөрийнхөө хүсснээр ингэж амьдрах хэрэгтэй байхгүй юу? Би дурггүй байсан ч хамаагүй. Ер нь бусдын үзэл бодол өртөөсөө хамаагүй. Тэгтээ бас нийгэмд ингээд тэр чигээр нь гайвалсан, бусдын эрхчлөлөө халтсан тийм зүйлийг би уриалаагүй штэ. Хүнд гай болохгүй дуртай зүйлээ хий. Тэр чи яг жинхнээсээ чи өөрийгөө яг өөрийнхөө байгаагаар хайрлаж байгаа зүйл чинь шүү. Ураал багч хэлсэн штэ. Бусдад таалагдах гэж хичээгээд тахаар миний сүнс гомдоод идэг гэд. Хүмүүс намайг ягаан göмсөдсөн ч яста хямдхан göмслөө гэж хэлдэг байсан. Намайг яста найл гэж ярьдаг гэдэг байсан. Тэгээ би за хоолойгоо өөрчлөөд үзье гэхэр миний сүнс гомдоод идэг байсан гэд. Өөрийнхөө дуртай зүйлийг хийгээрээ тэгвэл чи яг ингээл гэрэлтэж чадна. Хинч чамайг хажуунаас юу ч чийсэн хамаагүй. Чи яг үнэндээ гэртээрээ толин дараа чи өөртөө дуртай гамж тэгээд энэ болж байгаа байхгүй юу? Дараагийн яг үйлдэл болгож хийх бүр хамгийн сүүлийн зүйл нь болохоор бүр яг одоо бүгдээрээ босоод хийгээрээ зав энэ бичлэгийг үзэж дуусгачаад толин тараад инээ. Бид нар ингээл гадуур явхаар хин нэгэн хүн хин нэгэн хүүхэд ч юм уу те хин нэгэн ах ихч хөгшин эмээ өвнөр ч юм уу бид нар л амар хөөрхөн инээгээ зүрхэр нэг амар гоё болчтой штэ. Ямар хөөрхөн ингээл тэгэл бүр цаашаа ингээл нэг юм энэ дотор ингээл нар мандцсан. Тэгээ хин нэгэн хүн ингээд над руу ингээл амар муухай дээрээс тоош хараад зөрчүүл ингээл аюу сонирн болдсон штэ. Тийм болохоор чи толинд өөрийгөө харахтаа ямар нэгэн толины хажуугаар зүрхтөө гэртээ байсан ч хамаагүй өөрлөгөө нэх хөрхөнгө инээчээрээ за. Надад тэр ингээ үнэхээр амар нэмэр болдог. Одоо яг манай унтлагын өрөөл орж ирэх яг энэ толиод өгөхгүй. Тэг би 0-аас гарч ирчихэл ингээл унтлагын өрөөлөг орохдоо дандаа өрөөлөг ингэчээ явдаг за. Тэгэл чист хөөрхөн шүү, мундаг байгаа шүү гэл ингээ дотроо инээхээр яг тийм бодож байгаа байхгүй. Хөөрхөждөг гэл ингээд яг ингээ жихнээс ингээ инээгээд үзээрэй. Тэнэг санагдаж магадгүй ч гэсэн ингээ үнэхээр хөөрхөн заяа. За. Ингээд энэ хүрээд бичлэг маань дуслаа. Тэгээд яг дандаа юм үйлдэлүүд байлаа шүү дээ. Өөрлөгөө харж инех, дуртай зүйлээ хий, дуртай зүйлээ өмс. Тэгээ үсээ ингэж анзал, нүрээ ингэж бууд, дуртай өнгө ол, дансны өөрийгөө ингэж эрхлүүл гэдэг дандаа юм үйлдэлүүд ярьлаа шүү дээ бүгдээрээ. Тэгээ гоё хэрэгжүүлээрээ гэж хүсэж байна. Гэхдээ миний зөв төгнө таалагдахгүй байвал ердөөсөө хэрэгжүүлэх алба байхгүй шүү. Угаасаа ингэж гадуур юм зөвлөгөө өгж байгаа. Бүр асар их зөвлөгөө байна гадуур. Номон дээр байна. Сошиал медиа дээр байна, YouTube дээр байна. Бүр зөндөө зөвлөгөө байгаа. Зөндөө олон янзын зөвлөгөө байгаа. Тэр зөвлөгөө болгоныг дагуул бүр ингээ алайлагч болно. Зөөр өөрийнхөө дуртай зөвлөгөөг л даг. Миний зөвлөгөө техник санагдаад байвал ямар техник юм бэ гэж орхичих. Зүгээр өөртөө яг дуртай зөвлөгөөгөө бүр ингээ хайж олоорой за. За баяр таа.